Юу хооллолт чинь болох дээр яг нөгөө хамгийн эхнийх нь шатн цефалик фаз буюу одоо яг нөгөө тархинд явагдчихдаг үедэг. Одоо хараал үнэрлээл хоолыг те хараад үнэрлээд явж хаад хоолны боловсруулалт эхлэн явчихдаг. Одоо хоол боловсруулах ферментүүд ялгараад ч юм уу те ингэ явчихдаг. Ногоо иддэг хүүхдүүд байдаг шүү дээ. Огт ногоо иддэг. Тэр хүүхдүүд маань одоо шимт жилийн дутагдалд орж байгаа хта. Одоо тэдрийг яах вэ? Одоо нээжүүд маань маш их сонсож байгаа тий. Хүүхдүүд маш олноор бий болсон шүү дээ тий. Ер нь ногоо иддэггүй, сүү уудаггүй гэдэг. Агууд ороод ингээд бясалгаад сууд юм л да бясалгаад. Тэгээд яадаг вэ гэхээр нэг юм хавтгай хад байдаг. Тэгээд тэн дээр нөгөө тагшаа гэж байдаг шүү дээ. Одоо үндсээр исэн тагшаа. Өөртөө өдөртөө тэрнгүүр нэг л хоол хийж иддэг. Хоол хийж идээд дуусах дээрэл тэр хатан дээр аяга нэг ингэж үрдэг. Тэгээд тэрнийхэн тоогоор аяг нь илэгддэг. Жижигхэн нэштэй. Аягных нь одоо өөрөөр хэлбэл дотор агуулмж нь багасаад. Сайн байцгаана уу? Midcast-ийн маань цоо шинэхэн дугаар та бүхэндээ таны төлөө бид эмнэлгээс хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид нар хооллолтын талаар ярилцахаар хоол боловсруулах эрдэнэ судлалын эмч, эмнэлэг зүйн хоол зүйч эмч Анагаах ухааны магистр Цэдэс Өрөө эмчигээ урьсан байна. За мөн надтай хамтран хөтлөхөөр манай Анагаах ухааны доктор, дэд профессор Эрдэнэ Болгон эмч. За сайн байна уу та? За сайн байна уу орой минь. За ингээд хоол зүйч гэж штэ тий. Тэгэхээр бүгдээрээ ер нь хамгийн эхлээд ер нь бид нэр зөв хооллолт гэж юу юм бэ тий? Зөв бид нэр өөрсдөө зөв хооллож чаддгөө гэд. Нөгөө эрүүл зөв хооллолт, тухайлаг хооллолт гэд ингээд маш олон одоо ингээд хиллэгүүд байгаад байдаг. Бид нэр одоо ямар хоол одоо биед сайн бэ тий? Одоо махан сайн уу, сүү цагаан эдэн сайн уу, жимс ногоон сайн уу гэл ингээд энэ болгоныг энэ нь сайн, энэ нь муу гэд ингээд мэддэг боловч яг ингээд тогтмол хэмжээ гэдэг зүйл маань тухайн хүндээ таарсан хэмжээ. За бага насанд ямар хэмжээтэй те идэр залуу үед ямар хэмжээтэй те өдөл насанд ямар хэмжээтэй гэх өөрт таарсан хэмжээтэй давтамжтай тэгээд тэрийгэ тогтмол одоо хэрэглэх нь одоо эрүүл зөв хооллолт юм а гэж үздэг. Хүмүүс болохоор одоо ингэдэг шүү дээ. Үгүй яг эрүүл хооллолт гэж юу вэ? Надад нэг эрүүл хоолны меню өгөөт гэл тэгдэг шүү дээ. Тэгэхээр тэр бол тийм биш байх нь шүү дээ. Хувь хүн болгон тусгай хоол зүйч төр очиод одоо өөрийнхөө дотор эрхтэн ямар байгаа бүх зүйлийг үзүүлээ, шинжилүүлээ тий өөрийнхөө онцлогт таарсан яг тэр идэж уух юмнуудыг яг хүн өөрөө л мэдэж авах нь чухал байна тийм үү? Яг зөв. Яг зөв тэрэн дээр яг хүмүүс яг тэгдэг байхгүй үзүүлдэг болсоод ингээд за би одоо ингээл цээж гашуу оргидог гэл ингээд шууд өвчнөө хэлчихдэг. Надад нэг хоол бичдэг ч гэдэг тий. Гэтэл надад цээж гашуу оргилт гэдгийн цаана байна тий бас өөр олон нэг одоо эмгэг байдлууд бас байгаад одоо ингээд ядаж эмгэг байдал биш юм а гэхэд одоо ингээд нас хүйс те хид төрсөн одоо хүүхдтэй юу хүүлтэй юу гэд ингээд нөгөө өөрийн одоо онцлог хэрэгцээт байдал нь ондоо тийм ондоо одоо байгаад идэг учраас тэрэндээ тааруулсан хоолыг ингээд давхар бодож ингэж бичих хэрэгтэй байгаад идэг. Тэгэхээр үзлэг гэдэг зүйл маань маш чухал байгаад идэг. Тэгэхээр хоол зүйчнэр ингээд үзлэг хийхдээ бас нэлээд удаа үздэг. Одоо ингээл эмчнэрт биднэрт нэг одоо нэг 15-20 минут л өгдөг шүү дээ. Гэтэл тэрнээс илүү удаан ингэж ярилцдаг. Тэгэхээр тэгжиж л тэгэл яг нөгөө нэг олон зүйлүүдийн голд таарсан тийм хоол. Тийм ээ биений нөгөө өвчтнийх нь онцлогийг ярих нь байна. Дээрээс нь өөрийнх нь дуртай болон дургүй хоол тэгээ идэж чадахгүй тий. Яг тэрнээс нь болоод маш удаан хугацаанд судалгаа хийх нь шүү дээ тий хүн дээрээ. Тий яг зөв. Одоо шинтижээлийн дутагдалд орцсон байх магадлал бас байгаад идэг. Одоо хоол зүйчнэр ингээд одоо асуумж авч байхдаа ер нь 7 хоногт ямар өдөртөө ямар хоол идэх тий хэмжээтэй шинтижээлийн одоо авч байгаа байдал нь ямар байна. Харин бүр жилдээ тий сүүлийн 10 жилдээ хэр авч ийн гэдгээс шалтгаалаад бид нар бас нөгөө шинтижээлийн дутагдал байна уу үгүй юу тий. За үнэхээр байна те ингээд хоёр эмэгтэй яг адилхан настай те ингээд яг төрцөн гэдэг ийм хоёр эмэгтэй байлаа гэхэд яг тэр хоёр хүний хооллолч бас ондоо байгаа гэдэг шүү дээ. Таны хэлдэг яг тэр нэг дуртай дургүй зүйл гэдэг энэ төр гэдэг тэд нар ч хүртэл бас ороод ирдэг. Тэгээ хооллолтын төлөвлөгөөн дээр ингээд бичихээр дургүй зүйлийг ингээд бичиж магадгүй байгаа гэдэг.
Тэгэхээр тэр хүн бол ер нь идэхгүй шүү дээ. Идэх магадлал нь бол маш бага байгаад идэг. Тэгэхээр дуртай зүйлийг ингээд нөгөө орлуулах ч юм уу те 1-2 орн ингээд орлуулах ч юм уу те ингэж жагаад ингээд явандаа ингээд болгодог. Тэгэхээр тантай бас сая одоо нэвтрүүлгийн өмнө тавчхан бас ярилцсан. Ирланд улсад бас сурч ажиллаж байгаад ирсэн гэдэгс. Тэгэхээр энэ хөгжингүй орнуудын хоол зүйн салбар ер нь хэр их хөгжсөн байдгийг. Одоо миний гол асуух гэдэг санаа юу гэхээр одоо монголчууд ерөнхийдөө бол нөгөө сэтгэл зүйч гэдэг юм ханддаг болсон 95% мэдж байгаа шүү дээ. Сэтгэл зүйчд ингээд хандаад за ямар нэгэн бэрхшээл тохиолдох ч үгүй юм уу сэтгэл санаа гаруунах ч гэдэг юм уу тийм ээ гинтийн цочрол авах энэ тохиолдолд сэтгэл зүй жимчдэр очиод ингээд зөвлөгөө авдаг гэдэг тэгж байгаа. Тэгэхээр яг таны түрүүний өмнөх ярьсан сэдвтэй холбоотой одоо тухайн хувь хүн болгон дээр тохирсон хоол зүйн зөвлөгөө ингээд байдаг гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо бусад орнд жишээлбэл иргэдэн яг ийм байдлаар хоол зүйч рүү хэр их ханддгийг хэр их одоо өөрөөр хэлбэл зөвлөгөө авч амьдралдаа хэрэгжүүлдэг вэ? Энэ таны ажиллаж исэн орн жишээлбэл ингээд яах вэ? За Ирландд би хоол зүйчээр 2012 онд 13 онд төгссөн юм 11 12 онд. Тэгээд за бараг 7 жил орчим ажиллаж агаад ирсэн. Ихэвчлэн одоо би нөгөө outpatient буюу одоо нөгөө одоо өвчтөе улсууд ирдэг тийм одоо юун дээр амралтаар ирж байгаа. Амралтаар ирж бол үйлчлүүлэгчдийг илүү хүнддэг байсан. Тэгэхээр илүү их нөгөө өвчтөе ингээд тийм хүмүүсүүд илүү их ирдэг. Тэгээ ялангуяа үений өвчтөе. За тэгээд нөгөө хоол боловсруулахын бас асуудалтай турах гэж байгаа гэл ингээд иймэрхүү өвчтөе улсууд ирдэг. Сургалт нэлээд олон сургалтууд бас Ирландын хэд хэдэн хотуудаар бас хийжсэн. Тэгэхээр яг ингээд нөгөө мэрэгжлийнхаа зүйлийг л ингээ ярих дээр хүмүүс гэж ингэж хүлээж авдаг нь бас бага байгаад байсан. Одоо ингээл Монголд ч юм болох дээр яг ингээл нэг тийм сургалт явлаа гэхээр өстой мдэггүйсэн, өстой гоё мэдээлэлсэн ингээл тэгдэг штэ тий. Тэгэхээр яг л нэг ойролцоо ингээл мэдээлэл өгөхдөр өстой гоё мэдээлэл байна. Эргэж ингээд санахад бас ингээд эн чинь бас чухал мэдээлэл байна гэд ингээд тэгж хүлээж авчихсан. Эргэн санах хэрэглээр чи ер нь өөрсдөө боловсралтай гэсэн үг шүү дээ. Боловсралтай тэр багаасаа тэгээ ерөнхий боловсролын сургуулиасаа бас боловсралтай байсан болов уу гэж ингэж анзаарчихсан басан. Тэгэхээр Ирландд байсан тэр хүмүүсийн одоо нэг хоолны хэв шинж хэм маяг нь байгаа шүү дээ. Ер нь хооллолтын гэх. Тэгэхээр тентхийх Монгол хоёртой харьцуулбал Монголынх одоо ер нь буруу хоолтын чиглэлтэй явж байгаа гэж харж байна уу? Яг Монголд ирээд ингээд харсан чинь хүмүүсийн одоо өвчлөлийн байдлаас ч гэдэг юм уу яг идж байгаа тэр байдлаас ч гэдэг юм уу яг харьцуулалт хийж үзсэн үү? Яг ямар байсан бэ? Энийг нэг ингэчүүл монголчууд маань ер нь дайчгүйтэй ч юм уу те? Одоо энэ хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааных нь одоо энэ энгүүдийг тусгахад ер нь бага болохын дээр ч гэдэг юм уу те? Ирланд улс бол Монголын ингээд дайттай одоо хооллолтын байдал жоохон төстэй. Мах байж идэг, ногоо байж идэг. За тэгээд гурил будаанаас харьцангуй бага. Ерөнхийдөө ногоо мах илүү төлхөө талтай. Тэгээд сүү бас цагаан эдэ нэлээ хэрэгэлдэг. Тийм улс идэг. Тэгтэр нэлээд төстэй. Ерөнхийдөө баруунчсан сүүлийн одоо 10 хэдэн бишээ 2000-ад оноос хойш нэлээд баруунчсан. Тэгээд тархалт бас нэмэгдэж байгаа. Сүүлд энэ 100 бас амралтаар очиход бол тархалт бүр илүү нэмэгдсэн харагдсан. Тэгэхээр нөгөө илүү барууны одоо тэр нөгөө нэг хооллолтууд одоо нөгөө нэг түргэн хооллолт бас л нэлээд төлхөө ороод ирсэн. Одоо Европын тэр нөгөө баруун хэсгүүдээр илүү төлхөө ороод ирсэн. Яг тэрэн шиг Монголд ч гэсэн одоо яг тэр нэг түргэн хооллолт бас л их вэ штэ тэ нөгөө чихэр шоколад ундаа гэл тэ тэрний хэмжээ нэх байгаа тий. Яг энэ хэмжээ гэдэг зүйл ингээд одоо бас заасан байгаа гэдэг штэ тий. Ингээл нөгөө удирдамжуудаар энэ хооллолтын өөр орнуудын энэ удирдамжуудаар тэрийг заасан байгаа боловч тэрийг байна тий. Одоо 10 20 дахин бараг шахах нэг хүний хэрэглээд юм байна. Их байна. Тэгэхээр энэ айгүй сонирхолтой зүйл орж ирж байгаа хгүй хэмжээ. Хэмжээ тийм ээ. Тэгэхээр одоо тодорхой хэмжээнд хоол идээд
эдсэн хоол маань тодорхой төвшөнд хүрээд тархины цадалтын төвд очиж одоо дахиад юу гэж байгаа шүү дээ. Одоо мэдээлэл дамжуулж байгаа шүү. За ер нь бол ингээд цадлаа гэдэг ингээд юуг одоо мэдрэмжийг авч байгаа шүү дээ хүн. Зүгээр нэг эмч бас нэг надад ярьж ирсэн байхгүй юу гэхээр жишээл бид нар гэртээ ингээд хоол идэл байж байгаа. За ингээд стандарт одоо юу гэдгийг порц ч гэдэг юм уу те ингээд порцоор хоолоо идчихэд тэгээд за хоол байгаа юу гэдэг штэ хоол байгаа юу байгаа гэнгүүт нэг жоохон ингээд нэмээд идчихвэл ингээд тэр сэтгэл санааны хувьд бол яг гоё цадах гэдэг юм шиг болж байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээд ерөөсөө нэмэхгүйгээр яг тэр үе дээр нь зогсоогоод ингээд тэрийг даван туулаад гарчих юм бол яг ингээд өөрөө хэлбэр стандарт хоол ч гэдэг юм уу ходоод сунахгүй ч гэдэг юм уу яг ингээд хоолны хэмжээ нь яг болж байна гэдгийг бол зааж өгж байгаа гэж бас ярьж ирсэн байхгүй юу. Яг гэхдээ тэр бол хоол зүйч юм биш л дээ. Одоо хоол босруулах гэсэн судлалын гадаадын эмчтэй гэж хэлж ирсэн үг яг одоо санаанд орж байна. Тэгэхээр энэ порц хэмжээ гэдэг юм чинь л айгүй чухал юм шиг байна. Их идэд байх тусам л өөрөөр хэлбэл ходоодны хэмжээ одоо сунаал тэгээд тэрэнд ч мэдээж хэмжээний хоол орж ижлж цадалтын төвийг одоо цочроо нөөстэй тийм ээ. Тэгэхээр хэмжээний тал дээр та яг ямар хуу одоо яг энэ талаар мэрэгсэн хүний хувьд мэдээлэл өгөөч. Тий. Хэмжээ гэдэг тэгэхээр одоо нөгөө насны байдлаасаа тий одоо нөгөө жирэмсэн байна уу тий хүл байна уу тэгээ хэд настай байна гэдгээс шалтгаалаад хэмжээ бол ингээд ондоо байгаад байна л да. Юун дээр тэр нэг цадалтын гэд ярьсан. Ер нь бол хоолоо жоох удаа идэх юм бол цадалтын гормон бас нэг 20 минутын дараа ялгардаг гэдэг байгаа байхгүй юу бас. За. Тэгээд удаа идэх тусам хурдан идэх тусам тэр ингээл дахин ингээл нөгөө цадалтын гормон чинь ялгархгүй байгаа шүү дээ. Ялгарч амжаагаа байхад чинь баахан идчихэр чинь нөгөө хэмжээнээсээ их идчихэд байдаг тий. Тэгэхээр удаа идэх тусам за тэрэн дээр зажлалт ч бас ороод ирнэ тий удаа идэх тусам. Тэгэл нэг хоолыг нэг 20 минутанд идчих юм бол цадалтын гормон харьцангуйгаа. Зарим асуудал би тэг зөвлөдөг байхгүй. Яг ингээл сэтгэл цатааг байдаг. Их гоё хоол ингээд хийцэн байдаг. Ингээл тэгэхээр 20 минут л хүлээчих гээд. Тэгээд ихтер нэрээ гаг болчлаа штэ гэд ингээд бас хүмүүсэлдэг. За хэмжээн дээр гээд гэх юм бол хоол за нөгөө жингээсээ л асуулаа. Тэрэндээ бас нөгөө өндөр жингээсээ ингээд ерөөсөө одоо өдөрт 5 удаа хэрвээ хооллоо гэж бодоход те одоо за миний хувьд те за нэг ойролцоогоор нэг за 1600 ч юм уу 1000 за 2000 орчим ккал хэрэгтэй байлаа гэж бодоход те тэрнийхээ одоо 3 үндсэн хоолоо аавн те 2 одоо 100 шаа ингээд авлаа гэх юм бол за нэг ойролцоогоор 500 ч юм уу те за оройных нь орой жоохон багасглаа гэж бодъё те хийдэг ч юм. Тэгэхээр 500 гэдэг зүйл бол яг ингээд нэг одоо яа хэмжээг одоо юугаар хэлэх вэ те одоо бас жоохон түүхтэй байх те өөрийн сонслог калортай өөрийн тий яг илчлэгтэй байгаад байгаа тий шимт байцууд чинь нэг өөр илчлэгтэй байгаад байгаа нэг манай нэг тэнхимийн багш Гана багш маань бид хоёр нэг нэвтрүүлэгт орж исэн. Тэгээд яг тэр багш маань яг ингэж хэлж байсан байхгүй яг ингээл нэг ийм хэмжээний хүний атгах чинь нэг ийм хэмжээтэй ингээ байгаа тий хооллолт бол яг ийм хэмжээтэй л байхад ингээд болно гэсэн нэг тэгжилжсэн. Тэгээд тэр болох дээр бас айгүй зөв юм уу даа гэж бодож байсан байхгүй тий. Би болох дээр тодорхойн тооцоод байдаг тий. Яг хэрэгтэй эргүүгээр нь тооцоод байдаг. Гэтлээ нэ тий ингээл нэг томоороо зургаараа харахад нэг юм ч юм л тий. Санийхтаа яг уялдаад тий сэтгэл санаа хоол хоёр тэгэхээр уялдаатай байх нь тий. Сэтгэл санаа хоол хоёр. Тэгэхээр нөгөө нэг дурлсан хүмүүс бас нөгөө хоолноос гарчдаг тий. Одоо би нэг саяхан нэг тийм тинейжрүүдтэй таарсан байхгүй юу. Тий яасан гэсэн чинь одоо өстө бушуухан ингээл дуурлая. Яшиг тэгж зовъё гэж байгаа байхгүй юу. Өөрийгөө зовоогоод тэгээд дурлцаар амар сэтгэл санаагаар унаад нөгөө хоол идэх дуршил нь багасчдаг гинэ. Тэгэхээр би турдаг. Тэгэхээр би өөрийгөө тураахын тулд өөрийгөө зовоохын тулд яах вэ гэсэн чинь би дуурлана гэж байгаа байхгүй юу. Тэрнтэй адилхан дуурлахаараа одоо ингээд тийм сэтгэл санаатай холбоотой байна уу? Нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол бас нөгөө юу гэдэг штэ. Хоол идэхгүй л ал ингээл нойр өрөхгүй байна гэл тээ. Ерөөсөө одоо би ингээл гид дуурах гаалгаа юм шиг тээ ингээл хөвтглээр л нойр нүрхгүй болчиход идэг тээ. Хоол идэхгүй л ал
гэл тэр чин болов зүгээр л өөртөө л мессеж өгөөл бодоод байгаа байхгүй те сэтгэл санаандаа. Тэгэхээр яг тийм юм байх уу одоо те. Сэтгэл санаатаа яаж өрнө уйлддаг вэ? Хоол бол. Сэтгэл санаатай сэтгэл зүйтэй маш уялдаатай байдаг. Одоо би Ирландд сурж байхад яг сэтгэл зүйн хичээлүүд ингээд яг нэг 4 курсээс ингээд яг ороо явчихсан. Сэтгэл зүй хичээл маш одоо чухал хичээлүүдийн нэг бас. Тэгээд ч одоо нөгөө идэх эмгэг гэдэг байгаа шүү дээ тий. Орой юм идэхгүй болвол нөгөө хэмжээ их идэл тий. Эсвэл бол их идчихэл дараа нь ингээд албаар бүүлжүүлдэг ч юм уу тий. Тэгэл дараа нь гутраа шаналал их идчихэл тий. Ингээд энэ зүйлүүд бол нөгөө идэх эмгэг. Яг энийг сэтгэл зүйчтэй хамтдаа ингээд бас одоо зөвлөгөөх юм бол илүү их амжилтанд хүрдэг. За энэ таргалттай байгаа хүмүүсүүд маань бас идэх эмгэгтэй байх магадлал бас өндөр байгаад байдаг. Анагаахын нөгөө анагаахын дэдэд би бас багшилж байгаа. Тэгээд нөгөө хоол зүйч нарыг анагаахын дэд бас бэлдээд эхэлсэн нэлээд олон жил болж байгаа. Тэгээд тэрний төгсөх курс 3-4 курсынханд би бас хичээл зааж хахад идэх эмгийн талаараас ярьж илээсэн. Тэгээд сэтгэл зүйн талаараас ярьж илээсэн. Тэгээд хүмүүсүүдэд бас лекц уншихад бас сэтгэл зүйчин бас чухал байдаг юм байна гэдэг ингээд бас ярьж илээсэн. Яг ингээл нөгөө лекц ингээд хэрвээ уншаал байж ах юм бол одоо ингээл тийнейжрүүдэд ч юм уу те ингээд өсвөр насных нь уншаад байж ах юм бол үнэхээр одоо коллеж нь те тийм юм чинь муу гэдэг ингээд ярих юм бол одоо тэндээс тэр лекцнээс гараад явж байгаа хүүхдүүд одоо тэр коллеж гомингийн те одоо илүү их авч идэх магадлал нь илүү байдаг. Одоо би ингээд яриад байгаа учраас тэгэхээр тэрийг байна те дурталт нь айгу бага. Өөр одоо яах одоо нөгөө би хүртэл нөгөө хүнтэйгээ харьцахтай хүртэл байна те нэг одоо нэг одоо сэтгэл зүйтэй харьцаж байгаа гэдэг шиг те яг тиймэрхүү юу хооллолт чинь болох дээр яг нөгөө хамгийн ихнийх нь шатн цефалик фаз буюу одоо яг нөгөө тархинд явагдчихдаг үе гэдэг. Одоо хараал үнэрлээл хоолыг те хараад үнэрлээд явж хахад хоолны боловсруулалт эхлээ явчихдаг. Одоо хоол боловсруулах ферментүүд ялгараад ч юм уу те ингэ явчихдаг. Тэгээд тэгэхээр тэр үеийг алгасаад байгаа байхгүй ерөөсөө л одоо юм идж жагаад одоо юм үзэж жагаад идж байгаа ч юм уу те хүнтэй юм ярьж жагаад идж байгаа. За эсвэл бол сэтгэл санаа нь бүр холтой ингээл өөр хүн дээр те дурлцсан байгаа те ингээд ийм байгаа үед байна те яг тэр нөгөө ихний фаз ерөөсөө явахгүй. Тэгтэр хоолны боловсруулалтанд үндэ бас өөрчлөлт орно. Нөгөө уур бухимдалтай ч холбоотой те тэр. Хоол аливаа зүгээр одоо хүнсний зүйлийг хэрэглэхэд одоо ерөнхийдөө бол ингэж ярьж исэн одоо энэ бас нэг судалгаа байгаа хгүй юу. Ер нь бол аливаа зүйлийг одоо хүнсний бүтээгдэхүүн ч бай арх дасыг хүртэл хэрэглэхдээ тийм магтаж өөрөөр хэлбэлтэй одоо ингээд гоё сайхнаар ингэж бодож ч юм уу ярьж ингэж идэхээр тэр хүлээж авж байгаа эсүүд нь хүртэл бас ингэж яг тэр эмоцоор нь өөрөөр хэлбэл хандаж тэр хоолны боловсруулалтанд оролцдог байх магадaltaй гэж байна. Тэгэхээр ингээд бодоод үзэхэд бол зөвхөн манай өвөг дээдс хүртэл ингээд одоо хоол унд идэхдээ бас дандаа өрөөж арх дарсыг хүртэхдээ тэгээ өрөөл хилж арьс махны завсар арьсаа болгоч гэдэг юм ингэж хилж хүсдэг байсан нь өөрөөр хэлбэл бас тухайн үед шинжлэх ухаанаар нотлогдоогүй байсан ч гэсэн бас ерөөхдөө бол тэр саяны одоо миний тэр уншсан судалгаатай ер нь ингээд ойролцоо төхөө байгаа даа. Тэгэхээр яг хоол зүйн шинжлэх ухаанд энийг нотлсон зүйл ер нь одоо ер нь байдаг юм. Энэ талаар та зөвөр уншиж юм уу эсвэл сонсч ирсэн тийм зүйл байдгүй. За манай нөхөр сэтгэл судлаач юм байдаг байхгүй. Тэгээд яг за хоол төрөнд гээл би хэлдэг боловч нөхөр байна те сэтгэл хамгийн түрүүнд сэтгэл хэрвээ сэтгэл зүйн үнэхээр байна те эерэг өөдрөг байх юм бол хүн өөрийнхөө нэг юг одоо хоолоо зүгийн сонгоод идчихдэг. За хэрвээ одоо сэтгэл готролтой ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд сэтгэл зүй ингээд те таагүй явж явах юм бол дэлгүүрээс юу сонгох вэ гэдэг юм ингээд бол ойлгомжтой гэждэг. Харин ингээд бүр ингээд сэтгэл санаа гоё ингээд явж явах юм бол харин тэднэрээс сонголт нь хүртэл онд байдаг. Энд дэр судалгаа авсан байдаг гэж ярьдаг. Тэгэхээр бас шууд холбоотой байх магадaltaй юм байна. Тэ сэтгэл санааны байдал хоол сонголт хоол идэх байдалд бас шууд нөлөөлөх нь шүү дээ тийм.
Гэхдээ ер нь бол тэгдэг үстэй. Сэтгэл гутарчлаа 100 г татъя. Тэргээ зүгээр ерөөхдөө кино манон дээр хүртэл тэгэл гардаг штэ. Тэгэхээр чи одоо кино гэдэг чинь амьдад амьдралтай л уялдаатай холбоотой байх гэж бодож байна тийм ээ. Тэгэл гутраал уйлал гарах дээрээ тэр нэг зармаг аваал та юу аваал гэл ингээл ерөөсөө ингээл явчихдаг. Ер нь эрүүл хоол гэж үү? Хоол бол биш, хоол гэж үү? Эрүүл хоол. Эрүүл хоол гэхээр одоо өөрийн хэрэгцээтэй шимт хижээл, шимт бодисууд одоо тэнд байгааг л хэлэх баг. Тэр тухайн хоол одоо хоолнд байгааг тий одоо хэлэх баг. Тэгэхээр жишээ нь брокколи гэхэд эрүүл үү тий? Эрүүл гэж үзэн тий. Гэтэл надад энэ хүн энэ одоо брокколи болох тэр зарим хүнд бас эрүүл биш байдаг. Эрүүл биш. Одоо жишээлх юм бол ходоодод тайруулсан юм бэ гэж бодъё тий. Тэгэхээр энэ өөрөө нөгөө хий үсгдэг, үргэлзүүлдэг гэхээр ходоод тайруулсан эхний 2 сар тус зохимжгүй бол бас байгаа гэдэг. Тэгэхээр эрүүл хоол гэхээр бас л хасал харьцангуй ойлголт баг. Ер нь бол юу гэдгээсээ ямар хүнд юу гэдгээсээ л илүү болох байгаа. Яг би мэдээж одоо та бол жишээлбэл одоо өрнийн одоо буюу Европ, Ирланд сурсан. Би бол яг Японд бас өөрийнхөө мэргэжлээр сурсан. Тэгээд мэдээж 4 жилийн байх хугацаанд чинь дандаа эмнэлэг дотор, сургууль дотор байгаад байхгүй. Тэгэл тэр Японы иргэдтэй тэгэл янз бүрийн л одоо арга хэмжээнүүд нэлээ оролцож ирсэн. Тэгээд нэг л зүйл бас энийг асуужсэн. Яг Японы хүмүүсийн хувьд эрүүл хоол гэж юу гэхээр шинэ хоол гэж хэлж байгаа байхгүй. Шинэ хоол. Тэгэхээр шин дотроо өөрөөр хэлбэл залуу тэгээд яг өглөө болгон тэр өөрөөр хэлбэл Японы тэр захууд өглөө айгүйч онгойдог. Өглөө 4 мөргөөл онгойч нар эрт нар гарна. Тэгэхэд тэр одоо махны худалдаа, загсны далайн худалдаа, ногооны худалдаа ингээд. Тэгээд тэндээс нь очиж аваад тэгээд яагаад одоо Япон эмэгтэйчүүд хүнтэй суухаараа яадаг вэхээр ажил хийдгүү бас нэг байгаа шүү дээ. Бичигдээгүй хууль. Гэр бүлийнхаа одоо арын албыг ингээд авч явж идэг. Тэгээд тэр Япон эмэгтэйчүүд өглөө болгон эрт зах явж шинэ хүнсээ авдаг. Ерөөсөө нөгөө хадгалалт гэдэг зүйл ер нь байдгүй гэдгээр Япон хүмүүсийн хоолны онцлог оршиж байгаа гэж хэлж ирсэн. Шинэ хоол. Тэгэхээр тэр хүмүүсийн орт насалж байгаа нь бас тэрнтэй салшгүй холбоотой юм байна л гэж бас ойлгож ирсэн тохойд. Яг тийм. Шинэ хооллолт гэж ярих дээр бас нөгөө удирдлагын сезонуудын шинэ одоо хацын тэр зүйлүүд байх юм байна. Жимснүүд гээл авч идчихэж тий гадуур зарагдчихж байгаа жимснүүд. Тэгэхээр яг энэ бол яг биднэрт яг шин тэжээл өгч чаддаг болов. Бид нар одоо эндээс ингээл жимс авахаараа бид нэр үнэхээр эндээс витаминыг аавна гэж л идчихэж байгаа шүү дээ тий сайныг аавна гэх. Гэтэ яг Монголд зарагдчихж байгаа гэх юм уу? Яг одоо банан, алим гээл тий нийтлэг би бол ерөөсөө тэр нөгөө байгалийн органик жимсийг бол хэлээгүй. Яг бидний авч ерөнхийдөө иддэг алим, банан, ус узам тий эднэрээс бид нар одоо яг авч идээд витаминлэг бодисуудыг яг авч чадах хэмжээнд байгаа болов. Яг тэр нөгөө зэрлэг тэр жимснүүдтэйгаа тий ингээд харьцуулсан судалгаанууд бол байгаад байдаг. Тэрнээс бол хамаагүй л багассан байгаад байдаг. Одоо доторх одоо шимт бодисууд нь хамаагүй багассан. Илүү чихэрлэгч болоод тий эслэгийн хэмжээнд багасаал илүү тэр юм багассан байгаа боловч бас авах боломжтой. Одоо байгаа одоо тэр нөгөө байгаа л юу штэ тий биднэрт байгаа л боломж нь тэр байгаа тий. Гэхдээ аль болох одоо бид нэр өөрсдөө ургуулад тий одоо нөгөө ховдын жимснүүд гэдэг шиг давж алим гэдгүүдээ илүү их одоо энэ тэнд ургуулдаг ч юм уу тий. Тэр тал руугаа илүү явбал тэнд нөгөө час хийсэн амттай л байдаг штэ тий. Тэр чинь ингээл нэг жижигхэн байгалийн тий. Тэгээ бид нар чинь бас нөгөө нэрс чацраган гэдэг нөгөө анс мэнсүүдээ бид нар бас хэрэгэлдэг штэ. Одоо ингээл хөлдөгч нь бас ингээл хадгалсан байгаад байдаг. Тэр болох тэр одоо шин гэдэг зүйлдээ бас сурахгүй байгаад байна л да. Тэгтээ нэ хадгалтын үед бас одоо шинт байцууд бас алдагдаад явдаг. Ямар хадгалт гэдгээс шалтгаалаад алдагдаад явдаг боловч бас л байна тий. Одоо нөгөө байхгүйгаас бүр хамаагүй дээр шүү дээ тий.
Оргуугаас хэмтэй. Бид нар одоо бас нөгөө одоо энэ идэх гэдэг зүйл дээр ярихад шинэ ногоо жимсийг те яг ингээд байгаагаар нь угаагаад хэрэглээд идэх. Тэгээ блендердэж идэх хоёр ялгаатай юу? Блендердэж идэх. Бага жимсийг одоо жишээлх юм бол нөгөө юун дээрээс модон дээрээс ингээд аваад те угаахгүйгээр ингээд идэх бол илүү их пробиотик ордог гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр биднэрт нөгөө зөндөө олон улс дамжаад те хүний гар дамжаад ирцэн те ингээд гадуур нь мөрхүүлтэй болцсон тийм зүйлүүд ирж байгаа болох тэр одоо бол ингээд угаах бах. За блендердээд иднэ гэдэг зүйл болох тэр эслэгүүдийг нь ячдаг багасгачдаг. Эслэгийг тосонд биш усанд уустдаггүй гэдэг нэг хоёр эслэг байгаа. Ялангуяа уустдаггүй эслэгийг жижиглээ ашигладаг. Уустдаггүй эслэг болох тэр яг нөгөө бүдүүн гидсэнд одоо нөгөө илүү одоо ач холбогдолтой. Тийм илүү ач холбогдолтой. Одоо гөрвөлзлийг илүү их нэмэгдүүлдэг. Бүдүүн гидсний одоо товдраа сэргийлдэг тий. Одоо энэ бусад энэ хордлогуудаа сэргийлдэг. За тэр зүйл нь болох тэр илүү их багасдаг. Тэгэхээр илүү хазаад идүүл тий. Бас өөрт нь илүү ач холбогдолтой байж. Бид нар ч одоо нөгөө ажилдаа явахдаа гээд бэлдээд тий блендердээ зүгээр уухад амар гээд тэгээд уучаад байгаа штэ. Тэгэхээр ер нь болж өгвөл яг байгаагаар нь л идэж явах нь зүг байх нь тий. Тэрэн дээрээс бас нэг асуухад нөгөө ногоо иддэг хүүхдүүд байдаг шүү дээ. Огт ногоо иддэг. Тэр хүүхдүүд маань одоо шимт жилийн дутагдлалд орж байгаа хта. Одоо тэдрийг яах вэ? Одоо нээжүүд маань маш их сонсож байгаа тий. Ер нь айгүй их тийм хүүхдүүд маш олноор бол бий болсон шүү дээ тий. Ер нь ногоо иддэггүй, сүү уудаггүй гэдэг. Тэр хүүхдүүдийг яах вэ? Бид нар нэмэлтээр одоо витамин өгөх ёстой юу? Яг ямар байдлаар тэр ногоонд агуулдаг шимт байдаг юм уу? Сүүнд агуулдаг одоо кальци тэрэ нөхөж өгөх вэ? Ээжүүдтэй зөвлөж тий. Ээжүүдтэй хүүхдүүд ногоо идэхгүй сүү уухгүй байна гэдэг бол яг л ээж автай л бас холбоотой боловч байгаа байхгүй. Ер нь бол багаас нь л ингээл ер жоохон сургаа явж явах хэвээр аль байгаад идэг. Тэгээд одоо бол хэрэглэхгүй байгаа бол тий өнөөдрөөс ингээд эхлээд тий одоо хүүхэд ямар нухшин хэлбэрт дуртай байна уу? Эсвэл бүр жижиглсэн хэлбэрт дуртай байна уу? Шарсанд нь дуртай байна уу? Бүр амт оруулаад өөр юмтай холиулт дуртай байна уу гэд ингээд ингэх тоолногоор ингээл өдөр ингээл өдөр болох ингээл өөрөөр ингээл яваад идэг. Багаар дасгаал яваад идэг. Тэгээ тэр хоорондоо магадгүй ногооноос авч чадахгүй гэж байгаа бол тий нөгөө бэлтгэлүүдээ бас авчиж болно. Ер нь бол цаашдаа бол хүүхдүүдээ тэр нэлээ олон бас сарын хичээл зүтгэл орно. Тэрэнд эмнэлэг дээр бас яг тэгдэг байхгүй. Яг ингээл нөгөө интермед дээр би чинь 3 жил орчим ажилласан шүү дээ. Тэгээд ихтэр яг ингээ хүүхдийн хоолны меню гэдэг ингээд гаргах дээр яг нөгөө бантан каш гэл ингээл нөгөө монголчуудын илүү их иддэг тэр нэг хоолнууд нь илүү их одоо хүмүүс нөгөө авч сонгож хэрэглээд байдаг. Гэтэл надад сонголтонд нь зөндөө олон нэг одоо ногооны тутангууд бас ингээд бас байгаад байдаг. Тэгэхээр тэрийг ерөөсөө ингээд баг сонгож байгаа нь айгүй байгаа хэрэг. Тэгээ нөгөө хүүхэд нь идэж чадахгүй, идэж сураагүй байгаад байдаг учраас тэгээд сургах гэдэг тал дээр л байгаа. Тэгээд блендерт нөө тий одоо жимстэй холно тий. За ингээд хооллолт идэж сураагүй гэж чинь тий тэрнтэй холбоотойгоор одоо ихэнх бас нэг би нэг 2 3 хоол зүйчийн бас яриаг сонсч байсан байхгүй. Тэр дэсэн чи яасан гэсэн чинь удамшлын тий дээшээ одоо надаас дээшээ 5 үеийн удамшилт нь ямар генд нь тий ямар хоол идчихсэн яг тэрүүгээрээ дамжаад тэр хүний ходоо ч гэсэн яг тэр хоолнд одоо бэлтгэгдсэн гэдэг юм уу зөгцсөн байдаг. Тэгэхгүй олон төрлийн хоолнууд ороод ирэнгүүт хотод маань хүлээж авах мэдээллийн систем нь сайн ажилтгүйч гэдэг нь тэгж яриад байгаа. Тэр хэр үнний ортой. Одоо биднээс дээшээ 5 үетэй гэхэлэр бид нар ер нь л хуралтай шүлээд бодогдоод байна шүү дээ. Тэгэхээр байнга ингээл идээд ахын биднэрт одоо ер нь ач тустай хоолндоо орчих юм уу? Айсгүй болвол тэрийг бүр шууд таслан зогсоогоод бид нар тэр олон төрлийн хоолнуудыг хийж идэх ёстой юу? Уг нь олон байх тусмаа хоолны одоо тоо хэмжээ олон байх тусмаа л олон төрлийн ашигтай бактериуд одоо бид одоо колон үсгээд ингээд сууж эхэлдэг гэж үздэг. Одоо энэ баруунт ч гэсэн. Тэгэхээр тэр нөгөө хоолтыг нөгөө винэн буюу яг сүүнээс хоол руу ингэж оруулахад маш олон нөгөө эхлээл одоо зөндөө олон эсэх юм бийждэг. Тэгэл
хамгийн их хэрэгэлдэг одоо тэр Ирландд, Европт хамгийн их хэрэгэлдэг нь эхлээд лирнес эхлээд идэг. Лирнес. Тэгээл алим гээл ингээл 3 хоногоор ингээд тэгээ сарын туршид гэхээр ихэнх нөгөө нэг ерөөсөө ногоонууд бараг дууссан багтдаг. Ногоонууд махтаагаас үтэг ингээд. Тэгээ 8 сараас ингээд махнууд ингээд ороод эхэлдэг ч юм уу ингээд эхэлждэг. Тэр юун дээр болох тэр гений үед гэдэг дээр болох тэр монголчууд одоо жишээ нь бид нар монголчууд бид нарыг ногоо хэрэгэлдэггүй байсан ингээд бас хүмүүс бас бодоод идэг ногоо хэрэгэлдэг байсан гэж үздэг байхгүй юу? Ногоо жимс ногоо бол аягүй сайн хэрэгэлдэг байсан болов уу гэж. Би болох тэр яг нөгөө хөдөөний бас хөдөө өссөн тийм одоо хөдөө аймгийн төвдөр л өссөн л да. Тэгтээ яг ингээл хөдөө хамаатан садных руугаа явдаг байсан. Тэгээ яг ингээл жимснүүд бол ерөөсө зэрлэг жимснүүд хад тошлоо тий нэрс гэл энэ зүйлүүдийг бол маш их иддэг. За дээр нь болох дээр энэ нөгөө зэрлэг ногоонуудыг мөг зэрлэг ногоо сонгон эдрийг бол маш их хэрэгэлдэг байсан. За өөр тэгээ хатаасан одоо тэр нэг эмийн ургамлууд асаа тий хоолндоо бас ингээд хийдэг бас энэ зүйлүүд. Тэгэхээр бид нар бас ногоо бас тиймэрхүү зүйлүүд хэрэгжилж исэн болов уулагч хараад байдаг шүү дээ. Тэгээд тэр нь бага хэмжээтэй хэрнээ одоо нөгөө илүү их концентрацтай одоо шилдэг. Агуулмж нь өндөр. Одоо нөгөө 4-5 үеигээс ярьлаа шүү дээ. Яг тэр 4-5 үе гэдэг асуудал бол мэдээж янз бүрийн одоо судалгаан дээр нотлогдох баг. За би ч одоо ер нь нөгөө өөрөө эмч хүн тэгээ судлаач хүн учраас одоо уншсан судалгааны ажил за тэгэл тэр хүмүүсийн хийсэн ажлууд дээр л үнэлж өнөөдөр мэдээлэл өгж байгаа шүү дээ. Тэрнээс би бол бүгдийг мэддэг одоо тийм ундаг хүн бол биш. Гэхдээ ер нь бол одоо нэг юм асуудал байна. Хүүхэд байгаасаа эхлээл одоо хэд үт юм за 40 45 нас хүртлээ ингээд яг л нэг төрлийн зүйлээр ингээд байнгын хоол хүнсний хэрэглээ явагдаад эхэлсэн. Тэрний юу гэхээр мах гурил будаа ногоо ингээд. Тэгээ энийг нь өөрөөр хэлбэл тэр хоол боловсруулах эрхтнүүдийн эсүүд нь энийг боловсруулахад бүр ингээд нөгөө нэг одоо дадал болцсон гэх юм уу та тий одоо ингээд нэг үгээр хэлэх юм бол амархан боловсруулах тий тэрийг ингээд боловсруулахад л ерөөсөө ингээд тий одоо ингээд дасал болчихсон байна шүү дээ. Тэгээд эхлэнгууд нэг өдөр за би болиё. Ер нь бол урт наслахаа бодё. Цагаан алтан болъё. Тий цагаан алтан болъё гэдэг. Энэ нь болохоор өөрөөр хэлбэл нөгөө дадал болцсон хоол боловсруулах замын эсүүдийн нөгөө үйл ажиллагааг нь бас ингээд алдагдуулчт юм байна л да. Тэр ингээд зогсоод шал өөр төрлийн юм. Тэгэнгүүт одоо нөгөө механизм өөр тэгээд эхлэхээр ер нь бол магадгүй энэ хоёрын одоо өөрчлөлтийн солигдсон тэр өөрчлөлтийн улмаас болвол тэр хоол боловсруулах зам ялангуяа тийм ээ ходоодч байт юм уу дээд гизний эсүүдийнх нь мутац болох магадлал өндөр байна гэж бас үздэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хоолны нөгөө нэг юг одоо хэрэглээд дадаад эхлээд явж байгаад өдний хүртэл 30-40 жил хэрэгжилсэн зүйлийг тэг гинт өөрчлөх нь бол зүгээр яг хавдар судлалын талаас нь бол тэгж тайлбарлаад байгаа. Тэгэхээр хоол зүйн талаас одоо энэ бас байж болох асуудал юм уу эсвэл ер нь дэмий асуудал юм уу? Гинт одоо ингээд шал өөр төрлийн одоо чиглэл рүү орж шít мах хэрэглэхээ болоод ерөөс веган болъё ч гэдэг юм уу тий. Гинт өөрчлөн. Тэг гинт өөрчлөн гэдэг тэгэхээр яг нөгөө хэрглэж үзээгүй зүйлийг хэрэглэхдээ нөгөө ашигтай бактериуд чинь арай өөрөөр хүлээж аваад гидсэн дүүрээд илүү хямраад ингээд эхэлдэг. За тэрийг дастлаа болох дээр бас нэлээ явдаг л да. Гинт өөрчлөлттэй. Гинт өөрчлөн гэхээсээ илүү аажимдаа өөрчлөл их зүгээр байдаг. Гинт өөрчлөлөө гэх юм бол бас төстэй зүйлүүдээр өөрчилдөг. За хүн нөгөө цагаан олтон болоод өөрчилж бас ингээд өөрчилдөг шүү дээ усууд. За зарим усуудад нь бол их гоё зөгтөг, зарим усуудад нь ерөөсөө зөгтөгчгүй те ингээд бүр илүү хямраа явж идэг. Тэгээ ямар хооллолт байна, ямар дэглэн байна гэдг нь тэр одоо сонгож байгаа хоолныхоо чанараас л дахиад шалтгаалал явчихна. Цагаан хооллолтыг одоо би муу гэж бас ярихгүй одоо Монголын нөхцөлд болох дээр харьцангуй жоохон нөгөө юу үл байна л да. Одоо сонголт нь бага учраас илүү шимтгэжээлийн дутагдалт илүү ороод идэг. Ялангуяа одоо цагаан алтан усууд одоо
10 хэдэн жил болсон цагаалт улсууд ингээ үзүүлэхдээ шинэ жилийн дутагдлалд орсон тийм хүмүүсүүд бас нэлээ үзүүлсэн. Тэгээ ингээд нөгөө шинжилгээнүүдийн ингээд өгөхдөр фолийн хүчлэн B12 нь дутагдсан гэдэг зүйл. Тэгээ B12 дутагдана гэхээр чинь 10 хэдэн жил шинэ жилийн дутагдaltaй явсан гэсэн үг байхгүй. Тэгээ B12-ын дутагдал чинь одоо 1 жилийн дотор харагддаг байхгүй юу? Ер нь бол бас дутагдал нь 10 хэдэн жилийн дараа харагддаг. За жишээ нь C-ийн дутагдал бол 14 хоногийн дараа л харагддаг шүү дээ, тий? Дутагдал үсэл эхэлдэг. Гэтэл нөгөө цагаан хоолнд одоо орлоо гэдэх юм бол тэр цагаан хоолныхоо одоо чанар дээр л илүү анхаарах хэрэгтэй л гэсэн үг. Тэгэхээр нөгөө дасгал гэдэг чинь дасгалж өөрөөр хэлбэл өөрчлөлтөнд оруулна гэдэг чинь айгүй чухал юм шиг байна. Би нэг 15 онд илүүдэд Оронгой аймаг руу ажиллаар яваад тэр үед нөгөө говийн ноён утагт Данзан Аравжаа гойн одоо тэр музей за тэгээд тэр даяанчилж исэн газар энэ төр гэдэг ингээд очиод үзчихсэн нутгийн иргэд бас хэлж өгч исэн нөгөө даяанчлаад тэгээ нэг одоо тийм агуу шиг зүйл агууд ороод ингээд бясалгаад сууд юм л да бясалгаад тэгээд яадаг үг гэхээр нэг юм хавтгай хад байдаг. Тэгээд тэн дээр нөгөө тагшаа аяг гэж байдаг шүү дээ. Одоо үндсээр ирсэн тагшаа. Өөртөө өдөртөө тэрнгээр нэг л хоол хийж идэг. Хоол хийж идээд дуусах дээрэл тэр хадан дээр аяга нэг ингэж үрдэг. Тэгээд тэрнийх нь тоогоор аяг нь илэгддэг. Жижигхэн нэртэй. Аягных нь одоо өөрөөр хэлбэл дотор агуулмж нь багасаад. Тэгээд явсаар агаад нөгөөх нь ингээл хавтгай бол. Хавтгай болно шүү дээ. Аягны суур үлдээд. Тэгээд тэн дээр нь одоо тогтсон хоолыг тавиал иддэг. Тэгээд сүүлдээ тэр аяг нь баг ингээд илэгдээд дуусаад тэр хүн одоо ингээд яг утгаараа өөрөөр хэлбэл нөгөө бясалгаж нөгөө мацаг барина гэдэг. Мацаг барина. Тэгээ нөгөө оюун ухааны хувьд ч тэр бие организмын хувьд ч тэр ингээд цэвэрсэж байна гэдгээ тэр хүн тэгж одоо олон жил тэр агууд сууж бясалгаж байхдаа бие эрхтний хүртэл цэвэрлж исэн гэж тийм түүх байдаг. Тэгэхээр аливаа зүйлийг нөгөө гинт өөрчлөх биш дасгаж өөрчлөнө гэдэг чинь ерөөсөө хамгийн чухал юм байна гэдгийг л одоо таны хэлсэнтэй бол яг санал нэгдэж байна л да. Тэ. Тэгээс одоо нөгөө детокс, кето, сүүлийн үед тэр карнивор гэдэг дандаа махаар барьдаг тий. Тэр дэглэмүүд бас маш их хүмүүс барьж байна. Гэтэ энэ бол миний ярьж байгаа нь бол эрүүл хүн дээр шүү. Ер нь та эдгээрийн одоо үр дагавар гэх юм уу? Ер нь зөв ингээд барихад ер нь зүгээр үү? Одоо аюу маш олон хүмүүс барьж байгаа шүү дээ. За тэгээд тэр хоолоо шимтгийлийн дутагдалд оруулахгүйгээр одоо тэр хоолыг хүндээ өөрчилчих болдог байхгүй. Энэ хэрэг ямар нэгэн дэглэм байлаа гэх юм бол хэрийн кето дэглэм болох тэр эмчилгээний хоол зүүн дээр тий эмнэлзэн хоол зүүн дээр яригддаг л зүйл байдаг. Энэ ялангуяа одоо энэ мэдрэлийн шинжилгээ ухаан дээр эпилепси өвчний үед ч гэсэн кето хооллолт бол нэлээд дэлгүү яригддаг. Одоо карнивор гэдэг сүүлийн үед нэлээд яригдаад байна тий илүү мах яригдаад нөгөө Atkins гэдэг ярьж байна тий бас нэлээд тос ус хэргэлдэг. Тэгсэн хэрнээ нөгөө зүрхний эмч гаргасан тийм дайет байгаад байдаг тий. Тэгээ энэ дайетууд яг тухайн дайетууд ямар нэгэн шинжлэлийн одоо ингээд илүү бага багт иддэг. Жишээлх юм бол тэр карнивор, кето, Atkins-ууд бол нүрс ус багтаа дайет байхгүй. Тэгэхээр нөгөө ирч хүч энерги айгүйх дутагдаад байдаг тий энэ хүнд. Тэгэл нөгөө бодос сэтгэдэг тийм ажил хийдэг улсуудад болох тэр илүүх нөгөө клоги буюу ингээл нэг тийм ядрасан тий нэг тиймэрхүү байдалтай байгаад байдаг. Өвөл бас айгүйх тохиромжтой байдаг. Өвөл бол би монголчуудыг кето дайет хэрэгэлдэг байсан юм болов гэж хараад байдаг. Дээр үедээ тий яг ингээл махаа идээл тий нөгөө тэр чинь нэх их гурил будаач идэхгүй байгаа тий сүү цагаа идээчдэггүй байгаа тий илүү их Atkins тал руугаа кето тал руугаа өрмөө идээл тий махаа идээл ерөөсө илүү Atkins тал руугаа Atkins кето тал руугаа байсан юм болоо дээр үедээ. Тэгэхээр бид нар ер нь богино хугацаанд турах байгаа дараа хүн болвол дайет барихад бол хэрвээ та эрүүл бол тий яг баг зэргийн шим тэжээлийн дутагдалд орохоос ер нь бол турчнаа болчноо л гэсэн утгатай. Энийг гэхдээ хичнээн хүн өөрийгөө эрүүл гэд ингээ бодож байгаа боловч байна те хүний хэрэгцээ одоо нөгөө одоо нэг наснаас юу хэрэглээд ирсэн гэдгийг ингээд мэдчихэж уг нь энэ дайетыг бичүүлэх зүгээр байдаг.
шууд байна тий. Гаднаасаа чи ингээд ирүүл харагдаж байна. За ийм шинжилгээн дээрээ чи ингээд ирүүл ингээ байгаад байна. Гэд ингээд энэ дайтыг за хэрэгж болно гэж бичих юм бол бас илүү хүчээр дутагдaltaй бол явчихдаг. Тэгээ илүү шимтгийлийн дутагдлыг гүнзгийрүүлэх юм бол тэр дайт зогсох юм бол тий одоо дууслаа гэж бодоход тэр нөгөө шимтгийлийн дутагдал хэрвээ гүнзгэрчих юм бол дахиж идэх гээд. Тэгээ илүү улам нөгөө таргаалчих гад. Илүү улам одоо ингээд асуудалд орчих гад гэдэг байхгүй. Тэгэхээр л бид нэр яг нөгөө хэрэг турах гэж байгаа бол тий заавалчгүй хоол зүйчдэр очих хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо нөгөө фитнес шууд яваад очичдаг. Би турах гэж байгаа. Гингүүт нөгөө фитнесийн багш нь хэдэн дасгал хийлгэлээ. За тэнгүүтээ имэл мэдэрэй гэл. Яг бүх хүнд нэг ижлэгэн тийм хоолны меню ч юм уу бараг нэг тийм тэдэн хувь нэг тийм юм, тэдэн хувь нэг юм ер нь ногоодолгүй дээрээ тий. Нэг тийм л зөвлөгөө өгч байгаа ш тий. Харин яг тэгж л харагдаад байдیں۔ Тэ ингээд нөгөө нэг юм цатгацсан юм шиг тий. Хоол энэ одоо нэг том ойлголт яваад идэх байхгүй. Хүн ер нь амьдрахын тулд хоол иддэг юм уу? Эсвэл хоол идэхийн тулд амьдрд юм уу гэд ингэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр хоол зүйч хүний хувьд энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ? Тэрэн дээр өстой чихэн голоор гэдэг шиг л яг чанартай амьдрахын тулд өстой чанартай л идэх өстой тий болчоод идэг. Тэгэхээр одоо амьдрахын одоо аль нь юм да тий. Гэтлээ надад бас айгүйх ихсэн нөгөө шилэн юу хоргонд тий 3 жил нэг хүүхэд амьдэрсэн. Тэгээ нарнаас юг аваад тий олд ижил аваад гэсэн нэг тийм ном байдаг штэ тий бас нэг докюментари тий байгаад байдаг. Тэгээ ингэхтэр хоол судлаад байгаа хүнд тий тэр тэнд нэг хүн тий хоолгүй ингээд нарнаас одоо юу ургамал юм шиг л тий ингээд бодтой тийм. Тэгэхээр би одоо яг юу судлаад байна гэдэг шиг л. Би яг таны над хэлжсэний чинь өглөөхөн бодож байсан байхгүй. Гэснээр яг ингээд яг бид нар яг 90 үеийнхаа явцаар өөрчлөгдөж гэж харсан шүү дээ. Урд нь болохоор хоол идэхийн тулд те өөрөө амьдрахын тулд ингэж хоолоо олж иддэг байсан те дээр үед бол одоо болохоор бүх юм бэлэн те тийм болцсон болов уу гэж харсан шүү дээ. Ингээд яг үе үеэрээ ингээд өөрчлөгдөд байх шиг санагдсан. Харьцангуй ойлголт байхгүй нөгөө дахиад өндөгнөөс гаралтай юм уу өндөг дахианаас гаралтай юм уу гэдэг шиг ойлголт байхгүй юм чинь. Тэгэхээр яг нь ер нь бол энэ цаг хугацааны туршид бас нэлээд асуудал давуусал тийм асуулт хариулт хэвээр л үргэлжилж байгаа. Гэхдээ яг ингээд харахад энэ бас л ялгаа байхгүй. Хов хүн болгоны тэр амьдарч байгаа амьдралын хэв маяг нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл тэр хүний одоо өөрөөр хэлбэл бүтээмжийн чанар бүгд эдгээр зүйлээс айгүй хамааралтай байгаа гэж харж байгаа. Зүгээр одоо жишээлбэл миний харж байгаагаар одоо зүгээр одоо бүтээлч те юмыг ингээд уурах тархиараа сэтгэж хийдэг ийм хүмүүст бол энэ асуудал өөр. Зөвхөн одоо гэр бүлээ тижээх гээд одоо хүнд хүчээр ингээд ажил хийж байгаа хүмүүст бас энэ ойлголт өөр болчихж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ бол харьцангуй ойлголт юм аа гэж. Тэгэхээр таны одоо за ер нь дондор нь гэдэг бол бас нэгэн зөвч юм шүү тийм ээ. Ер нь хөдөлгөөн хийхгүйгээр зөвхөн хоолоор турах тийм боломж байгаа юу? Одоо хүмүүс айгүй их тийм хөдөлгөөнгөө суугаа ажилтаа болсон шүү дээ. Тэгээд яваал байнга фитнест яваал ах тийм зав байхгүй. Гэхдээ турмаар байдаг. Гэхдээ би хоолоор туръя гэсэн хүнд та нэг тийм байлгүй үгүй. Турна л та. Ер нь бол хоолыг багасгах юм бол яаж игээл ер нь бол турна шүү дээ. Мацаг барих юм бол яаж игээл турна. Гэхдээ тэр байна тий хөдөлгөөнтэйгоо турах одоо юу хоёрын чанарын ялгаал яригдал явчихж байгаа юм л та. Хөдөлгөөнтэй байх тусмаа илүү их одоо тэр идж байгаа хоол хүнс чинь булчин луга ясруугаа ингээд орчдөг те илүү. Хүн ер нь өдөрт яг 3 хоол идэх хэрэгтэй юу? Ер нь хэдэн хоол идэх хэрэгтэй юм бэ? За нэг 4-өөс одоо 6 удаа хооллолт. За нэг 3 нь одоо юутай те үндсэн хооллолт. За нэгээс 3 удаа нэг дундуур нь те ямар нэг. Тэр нөгөө нэг заавал цаг заадаг штэ 12 цагт. Эсвэл 3 цагт тэгээд 6 цагаас өмнө гэсэн. Яг нэг тийм тогтсон цагуудад хоол идэх хэрэгтэй юу? Ер нь л зүгээр тэр одоо 4-6 шиг хоолоо ер нь 6-аас өмнө ч гэдэг юм уу тий орой амтхаасаа нэг
2-3 цагийн өмнө гэдэг юм уйдсан байх хэрэгтэй юу? Ер нь яавал нэг эвтэйхэн эрүүл хоолт болох вэ? За энэ болох дээр ерөнхий дэглэм одоо жирийн эрүүлэл улсуудад болох дээр яг тэгж 4-6 л гэж явж байгаа юм л да. Тэгээд хэрвээ хөвчтэй байх юм бол одоо циррозтой байх юм бол тэгээ 2 цаг тутамд ингээд хооллоо явдаг. Ялангуяа тэгэхээр хүнээсээ шалтгаалаад явах нь шүү дээ. Нөгөө ойр ойрхон баг хооллолт гэл ингээл нөгөө эмчнэрийн тэгээ хоол зүйчнэрийн нэг амны хиллэг юм шиг байгаад идэг байхгүй юу? Одоо ингээл ойр ойрхон баг багаар хооллол гэл ингээд идэг. Гэтэл надад тэр бол цаанаа бас ингээл нэг шинжлэх ухаан л яваад идэг. Циррозын үед байна те илэгний хатуурлын үед ойр ойрхон баг хоол гэдэг бол илэгтэйгээ холбоотой илэг өөрөө нөгөө нэг юг одоо сахарыг одоо гликоген болгон одоо хуримтлуулж идэг. Гэтэл илэг тийм үүргээ гүйцэтгэж чадахгүй учраас хоолыг дараа хэрэгтэй үед хэрэглэнэ гэдэг одоо хэрэглэж чадахгүй учраас одоо ойр ойрхон хоолдог ч юм уу. За өөр байна те ходоодны өвчнүүд дээр ч юм уу ойр ойрхон хоолдог гэдэг ингээд ийм зүйлүүд байгаа бол жирийн үед байна те 4-өөс одоо 6 удаа хооллол. За 3 удаат бас байж бас болно те үндсэн 3 хоолоо яг ингээд авчаар. За зарим тохиолдолд одоо тэр нэг юуны завсарлагаатай бас нэг дайетууд байгаа юм те нөгөө завсарлагаатай мацаг гэдэг нь одоо те intermittent fasting гэдэг. За энэ ийм дайетуудын үед болох тэр тодорхой цагт ингээд нэг юугаа бас хойшлуулчаад те үнэхээр 3 үндсэн хоолоо яг тэр 6-аас өмнө ч юм уу 5-аас өмнө ч юм уу гэдэг ингээд яг нөгөө тухайн юмнаас шалтгаалал яаж чам. Тэгэхээр нөгөө яг тухайн цаг байна гэдэг бол хүн өөрт нь нөгөө биологийн ингээд нэг цагт нэг тохирсон нэгдүгээрт. За хоёрдугаарт байна те ингээд нэг хүний биед байна те ингээд нэг тийм нэг за энэ цагт хооллоо шүү гэд те ингээд нэг замбраагүй байхгүй. Хооллолтоо ингээ хэрвээ аваагүй байх юм бол байна те дараагийн хооллолт нь бүр их болоо авчдаг. Тэгээ ингэхтэрээ л нөгөө нэг их болоо явчих дээр нөгөө өөх болоод хөрөмтлүүлж байгаа тэр хэсэг нь нэмэгдээл ингээл ингээ нэг тийм бодис солилцооны өөрчлөлтөнд илүү ороо явчихна. Тэгэхээр ер нь одоо өдөртөө 4-3 хооллолдог бол хоолны зэглэн барих гэж байгаа хүнд таны зүгээс өгөх 3 зөвлөгөө гэвэл та ямар зөвлөгөө өгөх вэ? Дэглэм гэдэг үг өөрөө байна тий бас нэг хорж байгаа гэсэн утгатай болоо явчихдаг гэдэг аахгүй юу. Одоо сэтгэл зүйн талаасаа ч юм уу илүү нэг одоо хорж цагдж байгаа тий. Тэгэхээр нэг тийм дэглэм гэдэг үгийг хэрэглэхтэй хүртэл байна тий бас нэг жоохон бага хэрэглүүл тий. Тий илүү бага хэрэглүүл. Тэгэхээр дэглэм гэдэг үгийг ингээл хэрэглээд өөрөөр орлуулж болно шүү тий. Тий би ер нь ингээд нэг тийм чангахтуу юмд орох гэдэг шүү те энийг ер нь барихад хэцүү юм шүү гэл ингээд нэг сэтгэлд ингээд ингэчдэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр илүү их байна те одоо турыг гэж бодож байгаа те эсвэл бол одоо эрүүл зүгээр хооллоё гэдэг ингээд ингэж байгаа бол хамгийн нэгдүгээрт нь миний бодлоор нөгөө нэг шийдэх хэрэгтэй. Шийдэх одоо нэг шийдсэн одоо нэг 2 хүн ингээд турах гэдэг жидэг те нэг нь бол яг ингээд шийдсэн хүн байдаг. Нэг нь бол ингээд турчих юмсан гэдэг ингээд боддог. Бэлтгэдэг байх. Дахиад зөв удирдах сурах юм байна л та тий. Тийм байна. Тэгээ тэр 2 хүний ялгаа байждаг. Нэг нь бол ингээд яг гоё ингээд эрүүл зүйндээ хүрдэг бол нөгөөх нь ингээд илүү ингээд ядраал строглон болгол те ингээд одоо турах гэж байгаа шүү. Би энэ гоё юм харагдаад байна. Идмээр байдаг. Гэхдээ би дайттай байгаа гэсэн бодлоосоо болоод өөрийгөө бүр их зовоодаг ах нь ш. Нөгөө хүмүүс нь болохоор яадаг гэхээр би өөрөө эрүүлчих байгаа. Энэ бол байдаг юм. Би хизээч аваад идчих боломжтой тий. Гэхдээ бол би идэхгүй тий. Яагаад гэвэл би өөрөө эрүүл зөв хаалж байгаа гэсэн. Зүгээр бодлоо байх нь тий. Шийдвэр айгу хамгийн нэгдүгээр хамгийн чухал юм байна тий. Сэтгэл зүгээ бэлтгэнэ гэдэг асуудал бол. Нөгөө нэг сэтгэл зүйд чинь төр зур гэсэн юмыг өгчдөг бах тий. Нөгөө яг одоо би турах гэж байгаа шүү. Би дайттай байгаа шүү гэдэг асуудал болохоор төр зурын аюу хурдан ингээл турчаал тий. Аюу хурдан турчвал болчин тий. Нөгөөх нь болохоор бүр насан турш ингээд юм уу тий. Би эрүүл байх хэвээр энэ хоолнууд угаасаа л муу гэдэг сэтгэл зүйн тий юг авчаад шүү дээ тий. Яг
За нэгдүгээр тэр хоёрдугаар талах дээр яг нэг мэдлэгтэй яг өөртөө надад яг юу илүү хэрэгтэй байгаа вэ? Би ер нь юу одоо илүү надад ямар шимтгийл илүү хэрэгтэй байгаа гэдгээ илүү мэдлэгтэй байх юм бол нөгөө тэр олон юмнуудаас сонголтоо хийхэд аюух боломжтой болдог. Тэгэхээр хоол зүйчнэр манай хоол зүйчнэр үзэхтэй байна те яг тэр нэг сонголтыг зөв хийлгэх талаар илүүх нөгөө боловсрал олгод юм болов тэр нөгөө олон одоо минутаар үзээд байгаа те олон 10 минутаар үзээд байгаа тэр үзлэг маань илүүх тэр нөгөө боловсрал тал руугаа заавал одоо нэг хоол зүйчээс одоо насан туршдаа шалтгааллахгүй өөрөө өөрийгөө ингээд дараа нь илүүрт явж хахад те хэрэгтэй юмнуудаа сонгоод авдаг. Тийм одоо мэдээлэлтэй болчихвол зүгээр идэг. Одоо жишээлх юм бол уураг бол өдөр болгон хэрэгтэй байна те. Орлуулагддгүй тэр тоснууд бол өдөр болгон авах хэрэгтэй байна. За тэр эслэгээ, витамин, минералууд гэдэг нөгөө орлуулагддаггүй буюу одоо хүний биеэс үүсдэггүй тэр нэг шинж нэгдлүүд байгаад байгаа байхгүй одоо нэг 40 хэдэн нэгдэл байгаад байгаа. Тэгэхээр тэр энэ нэгдлүүдээ өдөр болгон бид авах хэрэгтэй. Тэгэхээр яг тэр нөгөө нэг одоо үнэхээр тэр сүнтчин байна уу те энэ хэр хэмжээтэй авах уу гэдэг тэр мэдлэг байж ивэл. Тэгэл 3 дугаарт нь тууштай байх. Тууштай. Хоол зүйч хүний хувьд танаас би зүгээр хөвчилж асуухад одоо таны 7 хоногийн хоолны менюнд чинь гэх юм уу одоо давтагддгүү эсвэл бол байнга өөр хоолнууд хийдгүү таны энэ зүгээр хувийн асуулт шүү. Таны өөр дээр тий? Хувийн асуулт. Ерөнхийдөө давтагдаал явдаг. Давтагдаал явдаг. Тэгэл жоохон одоо юу төлхөө хэрэгжилж чинь тий? Ямар хоолыг төлхөө хэрэгжилж чинь? Манайх сүү цагаан үдэ мах за бор будаанууд за гурил за тэгээд ноонууд за сезон байхгүй байгаа учраас те ерөнхийдөө ингээл илүү их оруулахыг л бодно. За тэгээд за энийг нэг жоохон багаваад байгаа юм уу да гэл ингээл эсвэл бол хүүхэд нэг жоохон ааштай болоод уурлалах юм бол за шүлэг минералууд жоохон дутаагаад байгаа юм байна да гэл илүү их одоо юугаа нэмдэг ч юм уу те сүү цагаан үдэгээ нэмдэг ч юм уу. Тэ магнигаа нэмдэг ч юм уу гэл ингээл нөгөө бэлтгэлүүдээрээ ингээл бас корректлол засаал тэ бас ингээд сонирхолтой л да. Одоо хүүхдэд жишээлхэн та сахарын хэрэглээ хэр байдаг вэ? Сахарын хэрэглээ за манай том болох дээр ерөөсө 5 нас хүртлээ чихэр гэж баг мэдхгүй ирсэн. Идээгүй ирсэн. За тэгээд баг болох дээр идэх дуртай байгаад байна. Угаасаа одоо савлгаа хүртэлтэй хүнийг идүүлэх гээд ингэсэн байгаа юм чинь одоо тий хүн томчууд өөрөө өөрсдийгөө ингэж хэцүү байж хахад тий та тэрэндээ хоригдгүй тий сахар дээр өчиргүй байна тий айхтар хорихгүй хорих тусам ингэж идэх гээд байна үлдэг тий яг ингэж нөгөө тодорхой хэмжээ болгох хэмжээ одоо яг хамгийн замбраагүй хооллолтой хүмүүс ч орог эмчнэр гэдэг шүү дээ өөрсдөө. Тий. Цаг нь тий. Ер нь их төвхтэй. Цагаар хооллож боломж төр гардаггүй. Тэгэхээр одоо миний хувьд за би одоо дараа нь танаас яг ховчлон зөвлөгөө авна гэж бодож байгаа. Тэгэхээр одоо зүгээр ингээд гадуур цэсний хүүдийг авахулсан хүмүүс их байгаа. За тэрний нэг одоо юу би сууж байна. Нэг төлөөлөл нь. Тэгээ би 21 он цэснийхөө хүүдийг авахулсан. Мэслэр. Тэгээд цэснийхөө хүүдийг авахулснаас хойш бол хоол боловсруулах замын жоохон зөөртэй болсон. Зөөртэй болсон. Яагаад гэвэл замраагүй хоолтой. Өглөө нэг цай маа, нэг кофе гэчихэд өдрийнхөө хоолыг идээд өдөржингөө явж исэн орой гэртээ очивол айгүйх хоол идчихдэг. Тэгэхээр өөрөөр тийм хооллолтын хоорондох давтамжийнх нь хугацаа их урт учраас нөгөө элгэнээс ялгарч байгаа цэс чинь хоримтлуулах сав байхгүй учраас нарийн гиз рүүгээ ялгараад тэгээ сөөргөө үсээд хотоод руугаа ороод тэгээ би одоо сүүлд уян дурангийн шинжилгээ хийлгэсэн хотоодны шарах хотоодны улаалт төрөвсөл гэдэг гарсан. Энэ бол одоо ингээд тэгээд дурангийн маань юм чилж байгаа. Таны хотоодонд аюу хэцүү сөрөмлөгдсөн байна. Гэт ингээд дэн шигээ одоо гашуун юм ингээд гашуун өргөд идэг. Гашуун өргөд ингээд идэг. Тэгээд нөгөөх маань бол явандаа бүр ингээд сүүлдээ хотоодны амсрын улаалт үсээ шарах үсээд ингэж гисэн байдаг. За ингээд энийгээ мэдчихлээ. За ингээд энийгээ мэдсээ дараа хоол ойр хорих идэх юм байна гэт. Ингээд нэг хэсэг нэг 2-3 цагийн хоолд ирсэн чинь таргалж эхэлж байгаа байхгүй. Таргалаад эхэлж байгаа. Тэгэхээр одоо
би тэр нэг цэснийхээ агуулмжийг нейтрализац болгохын тулд ойр хоол идэх юм зөвлөгөө авч байгаа. Гэд ойр хоол идэхээр аюу асуудалтай болчихж байгаа. Жингийн илүүдэлтэй болоод эхлээд ингэ явчихж байгаа. Юу вэ те юу. Тэгэхээр энэ дээр одоо цэсэн ахуйц зөндөө хүн байгаа. Тэгээ энэ дээр одоо яг ямархуу хоолны дэглэм барьж өөрөөр хэлбэл цөсөө ходоод руугаа сөөргөө болгож өргөсүүлэхгүй дээрээс нь жингийн илүүдэлтэй болохгүйгээр хооллож болох боломжтой. За хэмжээгээ бол одоо ингээл жин өндөртөө те ингээл нөгөө хэрэгцээндээ хоолныхоо ингээд илчлэгийн хэмжээг ингээ гаргах чинь те. За тэгээд тэрийгэ олох дээр нөгөө 3 цагийн зайтай ч юм уу те 4 цагийн зайтай ингээд сайхан хуваал хүчнэлтөө. За тэгээд яг нэг удаагийн хоолтын хоолтон дээр бас зохицуулах нь шүү дээ. Ялангуяа те нөгөө хадгалагдсан зүс байхгүй байгаа учраас тосон дээр нэлээх нөгөө нэг одоо илүү анхаарч одоо илүү жиг хуваарлах юм байна. Тэгэл илүүх нөгөө сүргөө ингээд дэш ороод ирсэн учраас илүүх мэдрэг болцсон байгаад идэг. Одоо ялангуяа тэр хүчлэг хоолнуудад мэдрэг болцсон байгаад идэг. Тэгэхээр тэр нэг хүчлэг одоо нөгөө оранжны жуус ч юм уу те одоо юу гэдгийг кофе ч юм уу нөгөө томатны сос мос ч юм уу те тиймэрхүү зүйлүүд илүү хүчлэг болцсон байгаа. Нөгөө өрөвсөл байгаа учраас тиймэрхүү зүйлүүдэд мэдрэг болцсон байгаа. Тэгэхээр тэрийг байна те тэрэн дагуулж байгаа шимт хичээлийг юугаар орлуулах вэ? Тэр хоолыг төр зурд авахгүй нь шүү дээ те. Тэгэхээр тэрнийнд орлуулах одоо өөр витамин С нас авах гэдэг ч юм уу те ингээд илүү бодоод байна. Сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр орлуулах юмнуудаас бодох хэрэгтэй болох нь тийм. Хэмжээгээ бодохоосоо гадна тий. Тэгэхээр зайлшгүй л яг хоол зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тусгай менюл хэлэх нь тий. Тэг яг нөө персонали буюу яг хов хүм өөрийн гэсэн меню буюу одоо онцлог хоолныхоо тэр авах шим тижэл ч гэдэм үү ингээ зөвлөгөө авах зайлшгүй шаардлага гарч ирж. Тэгэхгүй ингээд хоол судлалын асуудал гэхээр нийтийн асуудал биш болчихж таарж байна. Яг эндээс харахад нийтийн хоолны асуудал биш байхгүй. Харин тийм. Тэгэхээр энэ дээр одоо яг манай одоо сонсогч хэрвээ тэг сэтгэл зүйч гэхээр хүн болгоны сэтгэл зүй онцлог байна шүү дээ. Яг энэтэй ижилхэн хоол боловсруулах тогтолцооны асуудал бол бүгд өөр өөр байгаа. Тэгэхээр одоо яг хоол зүйч гэдэг энэ мэрэгжилт нь ямар хэрэгтэй байна вэ гэдгийг урт наслахад эрүүл амьдрахад энэ хоол зүйчийн одоо зөвлөгөө хэрэгцээ шаардлага асар өндөр юм байна гэдгийг л аюул сайн ойлгож авлаа. Тэр хэдий нөгөө цаас эдийн нэмгэнч чичгээс нааш цоордгүй гэдэг шиг өөрсдөө ингээд одоо ерөнхий агуулгаар нь ингээд мэдээд байгаа юм шиг хэрнээ бас сайн мэдэхгүй л байгаа байхгүй юм чинь ингээд. Ерөөс хамгийн бараг мэддгүй хүмүүс чинь юмчнэр өөрсдөө болчихж байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр бас нэр хамт ажиллаж байгаа нөгөө коллегуудаа хэлэхэд нэрээ бас л энэ хоолны асуудлаа зохицуулж ижил явахгүй хүний төлөөгээ явсаар байгаа эцсийн бүлэгт өөрсдөө ингээд нөгөө биегүй болчдөг юм асуудал их байд юм байна. Тий. Таныг ингээд насан туршдаа идэх ганцхан хоолоо нэрлэж гэвэл та ямар хоол идэх вэ? Насан туршдаа нэг нь л төрлийн. Нэг л хоол. Оо яна. Супер хоол гэсэн үг шүү дээ. Сүү цагаа идэх бол супер шүү дээ. Ягаад гэвэл нүрс ус нь байна, уург нь байна, өөх тос нь байна. Минерал нь байна. За зарим витаминууд нь байна. Гэхдээ энийг одоо ганцхан энийг ч идэхгүй л дээ тий. Гэхдээ бол супер хүнсүүдийн нэг энэ багхгүй бас. Сүүлийн үед бол ер нь сүү цагаа идэ, ер нь баг хэрглэж байгаа шүү хүмүүс тий. Тийм баг л яваад настай хүмүүс үртэл нөгөө сүүтэй цай чинь муу гэдэг нэг юм гарсан мэлээ. Сүүтэй цай муу учраас би сүүтэй цай ухаа болоод кофенд орсон гэдэг би маш олон хүнтэй таарсан. Настай одоо нас ахих тусам бас яа байна л да нөгөө боловсруулж байгаа чадвар нь бас модод байгаа байхгүй. Тэгтэр ингээл нөгөө гидсэн нүрээл те ингээл хямраад ирэхэр чинь бас өөрт нь муу санагдаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр ялангуяа нөгөө нарийн гидснээс илүүх одоо лактаз нөгөө сүүний сахарыг ялгаруулдаг бас фермент нарийн гидснээс ялгардаг. Тэгээ нарийн гидсний одоо ямар нэгэн асуудалтай ч юм уу тий. Тэгээд одоо хөшөөрд ирэх юм бол одоо юмнууд хайтангаршаад ирж байгаа шүү дээ. Эдээсүүд бас нэг хайтангаршаад ирж байгаа. Тэгэхээр ингээд тэрний ялгаралт нь ч гэсэн ингээд багасаад тэр сүг одоо зохицуулж байгаа зүйлүүдийн ялгаралт нь ч гэсэн багасаад ирэхээр бас ингээд яваандаа ингээд багасаал ирнэ л дээ.
Тэгэхээр тэрийг одоо багасгуулахгүй тулд ингээл ер нь бол хэрэглээл явчих хэвээр. Бидний одоо яг байгаа орчин бол маш завгүй стресстэй ийм нийгэм байгаа. Бид нэг бүрчлэн тий хүн дээр очиод хоол зүүч хүн дээр очиод зөвлөгөө аваад би ямар хоол идэх вэ гэдгийг асуух бол бас нэг олон хүн байхгүй бах. Гэхдээ нэг интернет дээр нөгөө юугаар цусны бүлгээр нэг хуваацсан байгаад байдаг шүү дээ. Тэндээс хараад бид нэр ямар хоол биднэрт яг тохирох эсхийг нь харах тэр хэр оновчтой байдаг вэ? Тэр болох дээр илүү их нөгөө шинжлэх ухаан талаасаа илүү их нэг их бас бодлогдаад хэцүү юм баг одоо харагдаад идэг. Яг хүн бол яг л одоо тийм ялгаруулж байгаа зүйлүүд нь адилхан те хэмжээнүүд нь одоо нэгдүгээр бүлгийн төстэй усуд илүү их хотод нөхчилж авах ихтэй байгаад идэг. За баг зэргийн онцлог байгаа ч гэсэн хэрэгцээ хэрэглийн адилхан байгаа даа. Хэрэгцээ нь яг адилхан. Уураг хэрэгтэй юу? Хэрэгтэй нөгөө орлуулагддгүй зүйлүүд хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тэгээл нөгөө онцлогоосоо шалтгаалаад жоохон багасгаал ихсэж байгаа л болохоос биш нэг их тэр нөгөө одоо цусны бүлгээр үзэл одоо 20 дахь нь илүү тий илүүцэл байгаад идэг. За зарим улсууд бүр тэрийг 20 гэдгцэн. За зарим цусны бүлгийн дээр бас байгаад идэг. Тэгэхээр таардаг юм а бас хоригдсан байгаад идэг байхгүй. Жишээлх юм бол сүү таардаггүй гэдэг нь үнэхээр харшилтай байх юм бол 20 л доо. Харшилтай одоо селиакийн өвчин байна тий. Нөгөө 10 будаа энэ төр идэж болдог хүмүүсд байгаа шүү дээ. Глютен идэж болдог. Үнэхээр тэд нар ингээд чадахгүй боловсруулж чадахгүй одоо тийм байх юм бол 20 бусдаар бол одоо 20хан тийм одоо ухаалаг асуудал биш. Одоо монголчуудын махны хэрэглээний бараг 70% бахад хоньны мах баг гэж харж байгаа. Тэгээ хоньны мах. Тэгээ янз бүрийн л одоо хүмүүсийн юу байдаг комент яриануд байдаг. Хоньны маха идэхгүй бол одоо шим тэжээлээ авч чадахгүй ч гэдэг юм уу. Одоо хоньны мах утны өөхөө идэхгүй бол болохгүй байх ч гэдэг юм уу. Эсвэл зарим нэг нь болохоор хоньны холестерол их агуулдаг аа гэдэг ингээд байдаг. Тэгэхээр зөвөр ингээд харахад яг манай Монгол орны одоо онцлог бэлчээрийн мал аж ахуйд бол хонь ямаа бол зөнхлөх тоог эзэлж байгаа ш. Тэгэхээр тэр маха зүгээр хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдал байгаа гэж би нэгдүгээрт харж байгаа. Тэгэхээр энэ хоньны мах гэдэг зүйлийг одоо ер нь тэр зүрх судасны өвчлөлд хэр их нөлөөтэй гэж үзэж байгаа. Одоо тэр хоньны маханд агуулгадж байгаа зүйлүүд тэгээ Монгол улсын хүн амын өвчлөлийн нэгдүгээр зүрх судасны өвчлөл байна. Тэ зүрх судасны өвчлөл маш ихтэй титэм судасны одоо нарийсл одоо бөгдлөрөл ингээд маш их тохиолдож байгаа. Энээс болж гинтийн нас баралт гинт одоо эндэж байгаа тохиолдлууд ч их байна. Тэгэхээр энэ талаар хийсэн ер нь Монгол судалгаа байд юм болов уу? За судалгаа гэвэл одоо яг санаанд бас орж ирэхгүй л байна. Гадаадд бол судалгаанууд бас байдаг. Яг тэрнийхээ ч дагуу яг тэр нэг тосыг за холестеринийг бол титэм судасны асуудалтай ч юм уу те зүрхний асуудалтай байвал 7%-аас багасгах те нийт одоо юуны тосны 7%-аас багасгах гэсэн тийм одоо өдөртөмжүүд дээр бас байгаад идэг. Монголд болох дээр тосоо онцлог нь өөр юмнууд байгаа байхгүй нөгөө сахар хит ихдүүлэх гэдэг ингээд ийм зүйлүүдтэй давхар одоо тэр хоньны махны өөх их байгаа нь ингээд давхар орж ирэхээр илүү их тархалтыг ингээд. За дээр үедээ бол яг л үнэхээр жоохон тостой тий өөр нөгөө урал будаа байхгүйсэн тий болох дээр тостой тэр өрөмтэй юмнууд чинь яг ингээл нөгөө ажиллаж байгаа онцлог нь ч юм уу тий малчин яг ингээл нүд сууж байгаа юм тий ингээд цогцоод исэн бол одоо бол бид нар чинь суугаа байгаа шүү дээ ихэнх тий хотын улсууд чинь суугаа байгаа. Тэгээл нөгөө өөр бусад одоо тэр нөгөө нэг сахарын агуулмж ихтэй бүтээгдэхүүний хэрэглээ их байна. Тэгээ энэ дээр нөгөө Монголын үндэсний гэдэг нөгөө нэг бид нар л өөхөө идэхгүй болохгүй гэдэг ингээл давхар. Ингээ ороод ирэхтэр бүр эрсдлүүдийг болом юм байна. 3 цагаан гэж ярьдаг тий. Одоо сахар, өөх, давс
хэлээд байгаа шүү дээ. Энэ бол зүрхний өвчнөд бол аюу их алгаатай гэдэг асуудал яригдаад байна. Тэр чи одоо бас дутагддаг гэдэг байгаа шүү дээ. Бүрэн хориод дэмигээд байна уу? Яагаад вэ? Одоо ямар болсон бол мэдээж угаасаа байх ёстой тий. Сахар хэрэглэхгүй гипогликеми үүсэл тэгэл яадаг үлээ тэгэл сонин болоод байдаг шүү дээ. Тэгэхээр сахарын ус мэл тэгэхээр чин тодорхой төвшөнд байх хэрэгтэй юм байна. Яг хоо эволюц гэх юм уу одоо нөгөө нийгэмшлийн энэ цаг үеийн хэтэрхий бас одоо таны яг ярьсанаас ойлгогдож байна л да. Юу гэхээр одоо нөгөө олон жилийн өмнө ч одоо ингэ суугаа ажил байхгүй л шүү дээ. Тэгээд яадаг вэхээр зундаа сүйт цагаан эдийг голцоо ингэ хэргэлждэг. Тэгээд өвөл болохоор одоо нөгөө эдшнийхээ махыг ингээ хэргэлждэг. Хүүтэн сэрүүний өвлөлд энерги авахын тулд зундаа бол одоо тэр үеийн хүмүүс бол баг тарган хүмүүс байгаагүй гэж байгаа байхгүй. Ер нь бол яг би мэдээж дээр үед амьдарч байгааг гэж мэддэг шүү дээ. Тэгээд энийг ингээд бас нэг сошиал дээр асуудал өрнүүлүүд ингээд яриад ингээд бичсэн. Тэгсэн чинь хүмүүс янз бүрээр хүлээж авч байгаа. Жишээлбэл одоо ингээд энэ дотор ингээд нөгөө зохиолч улс төр судлаач нь Баабургаа бичиж байгаа байхгүй. Дээр үед угаасаа нөгөө хүнсний хэрэглээ чинь тийм олон янз байгаа. Дээрээс нь 100 хадгалах хөргөч байхгүйсэн юм чинь ямар юмныхаа махыг идтий. Тий. Тэгэхээр ч одоо нэг борцлол нэг жоохон үлдээхгүй. Тэгээд өөр идэх юм цагаан сүү цагаан идэ ба. Гэхдээ эн чинь нөгөө олон жил ингээд өөрөөр хэлбэл нөгөө үндэстнэр уламжлагдаад ирсэн үндэсний хэв маяг хоолж тэжээлийн асуудал нь айгүй зүв байсан байгаа байхгүй зүв. Тэр яг одоо бол суугаа ажиллахтай нөгөө суурин шил одоо нийгэмтэй болцсон учраас тэгээд дээрэс нь бүх юм хөгжсөн хаанаас янз бүрийн бүтээгдэхүүн орж ирж байна. Тэгээ ингээ харахаар нөгөө нэг хэв маяг чинь бүрэн эвдэгдэж байгаа байхгүй. Бүрэн байхгүй болчихсон. Тэгэхээр энэнтэй холбоотой бас таргалалт. Тэгээд нөгөө нэг түрүүний хэлсэн нөгөө нийлэг бүтээгдэхүүн junk food гэдэг нөгөө хурдан хоол, түргэн хоолнууд асуудлууд айгүй ихтэй болчтой юм шиг байна. Тэгэхээр энэ бол угаасаа нөгөө цаг хугацааны асуудал юм байна. Тэр яг эндээс би ойлгож авсан зүйл юу вэ гэхээр хэрвээ турыг гэж байгаа бол хоол одоо бүрэн сайхаас илүү бас хөдөлгөөн хийж хоолоо багасгаж яг баланслах хамгийн зөв байна. Тэгэхгүй болохоор ч нөө булчингууд эд эрхтэн шимт жилийн төгөлд орчхоор ч бас л нөгөө эрүүл жин дээр очихоос илүүтэйгээр эмгэг өвчнөд тэ өртгөх нь илүү болчих юм уу тий? Тэгж ойлгож болох уу? За бидний нөгөө өсөж байгаа гэсэн мэдрэмжийн 30% цангалтаас болдог гэдэг ч бас тий. Тэгээ хэрвээ та тэгээд өсөж гин үү, цангаж гин үү гэдгээ бас ялгаж, салгаж мэдрэх хэрэгтэй гэдэг. Тэр энийг яаж салгаж мэдрэх үү одоо бид нэр? Үгүй яа, өсөж гин үү, цангаж гин үү? Хоорондоо ялгах хутасаас шүү дээ. Шингэний дутагдалт хэрвээ цангаж гинэ гэдэг бол ерөөсөө шингэний дутагдалт орцсон байна гэсэн үг. Орцсон гэсэн үг л хэдий. Тэгэхээр нөгөө цангаагүй үедээ л илүү уух одоо шингэний тал дээр зөвлөгөөх үү те цангаагүй үедээ л уух юм аа л уух хэрэгтэй илүү усаа байна уу те тэгээ усандаа найруулсан одоо херма байна уу одоо цайнуудаа байна уу те нөгөө жимсний хандаа байна уу те иймэрхүү тэгэхээр одоо нөгөө бид нэр өсчин гэдэг мэдрэмжийг авахдаа эхлээд жоохон шингэн юм уух хэрэгтэй байгаа юм уу? Гэтэл нөгөөтэйгөр ингэж байгаа ш. Заавал хооллохын өмнө болон дараа 30 минутын дараа уух юм аа гэж хэлээд байдаг тийм. Тэгэхээр ингэж зөрөлдөд байгаа тийм. Яг наатах руу орох гэсэн байна шүү дээ. Яг зөв. Наатахч болох тэр яг нөгөө одоо хоол боловсруулах шүүс ингээ хотод байгаа шүү дээ тийм. Илүү одоо хүчлэг ингээ шүүс байгаа. Тэгэхээр нөгөө хоолтойгоо хамт уух юм аа илүү уучих юм бол тэр нөгөө хоолыг боловсруулах шүүс маань одоо хүчил маань ингээ суларчдаг. Тэгээ энэ дээр хотоодонд ингээд хоол удаад байх юм бол бас асуудал үүсгээд идэх те. Тэгэхээр тихгүй тулд шингэлэхгүй тулд өмнө нь 30 минутын өмнө. Эсвэл бол бүр хоолны дараа те хэрвээ хөнгө хоол идсэн бол цагийн дараа ч юм уу те. Юу хүнд хоол идсэн байх юм бол 2-оос 4 цагийн дараа ч юм уу те. Хотоодноос өглөөдөө болох дээр хотоодноос хүнд хоол бол амархангаар авчин оройдоо болох дээр нилээн байна 4 цаг байна. Тэгэхээр илүү их дараа нь уух нь шүү дээ. Тэгж уух хэрэгтэй байна. Бид нар юм холоодны талын тий одоо дотор холоодны талын өвчтэй болвол арай нэг жоохон зажилбар багтай шингэн хоол идэх нь зөв үү? Ямар хоол идвэл ер нь
хотод дотроо эртэйхэн шиг аваа авчих юм бол тийм ходоодны өрөвсөлтэй хэрвээ байх юм бол тий. Ходоодны өрөвсөл ямар өрөвсөл гэдгээс бас шалтгаална тий. Энэ үнэхээр хүчил нь их байгаад ингээд өрөвсөд байна уу? Эсвэл бүр хүчил нь бага байгаад тий. Өрөвсөд байна уу? Ходоод хатан гарчаад тий. Хүчил бага илгаруулад ингээд өрөвсчөөд байна уу? Тэгэхээр энэ дээр бас л нэг дурангийн шинжилгээний араас л явах гэдэг шүү дээ. Тэгэхээр илүүх ходооднд амархан боловсрох, ходоод нь илүү амархан байх гэхээр илүүх одоо нэг цутан мухшин тиймэрхүү хоолнууд эсвэл зөөлөн хоолнууд явж болно. Зөөлөн. Тэгэхээр зөөлөн гэхээр нөгөө аманд ороод бутардаг тий. Махан ч гэсэн ингээд жижигэлцэн одоо бууцны махан төр чинь тий. Илүү их жижигэлцэн байдаг тий. Тиймэрхүү хоолнууд ч ерөнхийдөө амархан илүү шин гэх юм. Бүхэл том мах байлаа гэхэд байна тий. Ингээд нэг жоохон ялц чансан махан бол амд бас илүү их амархан юм. За хэрвээ халуун ногоо багтай гэж бас хүмүүс айгүйх хэлээддэг юм чинь нэр тий. Ойрхон одоо цутан хоолнууд халуун ногоо багтай гэдэг халуун ногоог өнтер хэлдэг. Тэгэхээр халуун ногоо бас байна тий. Ямар гэдгээс бас шалтгаалдаг бас. Одоо нөгөө Азийн орнууд чи халуун ногоог төлхөө хэрэглээд эн чинь нөгөө ням бактери устгадаг тий. Бас нөгөө хоолны дуршил сайжруулдаг амар халуунд гээд тэгж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь Монгол хүнд ер нь халуун ногоо ер нь ямар эерэг нөлөөтэй вэ? Эсвэл ер нь бид нар хэрэглээд хэрэггүй юу? Тодорхой хэмжээнд би байх нь зүйл гэж боддог. Яагаад гэвэл нөгөө антиоксидант талаас аль хараад байна л да. Халуун ногоонуудад чи илүү их антиоксидант гэдэг. Төрөмөр кентер гэдэг те яг нөгөө нэг энтхийн гоё халуун ногоонууд байна да тий. Тэд нэр бас хоолндоо тохируулаад хэрэглүүл те. Тэгээд тэрийг сайн гэдэг хэрэглээд ивэл бас л өөрөсгөл болчих واخ тий. Төрөний нөгөө цусны ингээд дөрвөн бүлгээс хамааруулаад ингээд хооллолт гэдэг ингээд ярьсан шүү дээ. Тэрнээс илүүтэйгээр бүс нутаг амьдарч байгаа оршин амьдарч байгаа тэр газрын одоо юу гэдгийг онцлог цаг агаар энэ бүх юмд хоол ингээд олон жилийн өмнөөс ямар хоол хэрэглүүл ер нь их одоо шингэц хүртэнтэй ч гэдэг юм уу эсвэл одоо зөгцсөн хоол ч гэдэг юм уу ингээд бас тохирцсон одоо юу гэдэг олон жилийн өмнөөс уламжлагдаад ирсэн тийм байд юм шүү. Тэр халуун ногоо гэхэд дийлэнхтэй одоо экватор орчмын эсвэл одоо тэр чиглэг орчинтай халуун орны тий бүс нутгийн хүмүүс голцоо хэрэглээд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хөлс их гардаг. Нөгөө учраас тий тэрийг хэрэгжилж байна. Дээрээс нь тэр одоо нам дуруу одоо газартай далайн төвшөнтэй ойролцоо орны хүмүүс бол мэдээж далайд хүмүүс хэрэгжилж байна. Тэгээ тэр их халуунд ч одоо ингээд хан ямаа хүр адууны мах хэрэглээд байвал одоо ямар хавгаасаа тий. Гэтэл одоо юу гэж Сибирь за өндөрлөг уур амьсгалтай одоо сэрүүн орны хүмүүс ямар хоол идэж байгаа. Тэгээ одоо жишээлбэл ингээл Гималайтай ойрхон байгаа одоо төвд Непал тий тэр орных ямар хоол Сибирийн дорнд Сибирийн ямар хоол идэж байна. Монголчууд ямар хоол идэж байна гэдэг ингээ харахаар калори өндөртэй хоолууд. Тэгээ тэр калораа өөрөөр хэлбэл нөгөө хүйтнийг төсвөрлөхөд одоо зориулдаг ч гэдэм үү. Тэгэхээр энэ өөрөө ингээд олон жил ингээд бүр ингээд хөвшил болоод тэр цаг урт онцлогтойгоо тохироод ирсэн хоолны бас нэг онцлог соёл байх шиг байна гэж би ингэж харж байгаа. Одоо ингээд нөгөө глобалчлагдсан учраас хаанхын хоолыг хаан шамууг иддэг л болчлоо шүү дээ биднээс. Халуунаагатай хоолыг Монголдооч янз бүрээр л идэж болж шүү дээ. Далай хоолыг идэж болж байна тийм их мэдчихлээ. Тэгэхээр ер нь бол яг тэр уур амьсгалдаа тохирсон одоо хүнсний бүтээгдэхүүнийг илүү их хэрэглэх нь зөв юм болов уу гэж л хараад байна шүү дээ. Зүгээр би бол өөрөө зүгээр ингээд эмчүүний үүднээс зүгээр тэгж л одоо харж ойлгож байгаа. Тэгвэл тухайн орон нутгийнхаа нөгөө бусад хооллолтуудтай илүү тохирсон байдаг юм болов уу гэж бас хараад идэг шүү дээ бас. Тэр нөгөө одоо вино гэхтэл одоо юунаас Европоос тэ юунаас орж ирж байна те Монголд. Кофе гэхтэл одоо бас тэр нэг халуун орнуудаас орж ирж штэ тий. Тэгэхээр энэ хоёр хоёулаа хүчлэг байхгүй юу? Монголын хоол өөрөө жоохон хүчлэг штэ ер нь бол хүчлэг талтай байхгүй бид чинь ногоо. Тий ер нь бол хүчлэг тал руу ордог. Тэгэхээр натай дахин хүчлэл ороод ирээд байна гэсэн үг штэ тий. Тэгэхээр нэг шүтлэг илүү болгох зүйлээ илүү одоо
вино уугаад ч юм уу эсвэл кофе уугаад ингээд илүү ингээд одоо заншаад штэ хүмүүс чинь тий одоо ингээд тэгээд ингээд сурж байгаа бол илүү шүлтлэг минералуудтай зүйлүүдийгээ түлхүү бас ингээд нөгөө цогцуулаад бас хэрэглэл зүгээр юм уу гэж хараад байдаг. Одоо магнигаа сүзаагаадыгээ тий ингээд яах юм бол одоо тэр одоо бид үзүүлж байгаа хүчлэг зүйлүүд бас багс бэрх. Хоол зүүч хүний хувьд та яг хорсон яг нэг тийм хүнс байна уу? Энэ бол миний одоо яг өөрийгөө өөр дээрээ хоол зүүчээ хийсэн гэсэн үг л дээ. Би бол энийг идэхгүй. Энэ бол ер нь нийтлэгээрээ маш муу зүйл гэсэн нэг тийм хүнсний бүтээгдэхүүн ч юм уу орц найрлах нэг тийм юм байна уу? Тэгээ таны ингээд өөрөө бол дуртай юм байж болно тэр чинь. Гэхдээ л муу учраас би идэхгүй гэсэн тийм зүйл байдаг. Яг харж тийм хорс юм байхгүй. Дахиад өөрөөсөө шийдээ та одоо кола мола тий кола ууж одоо юу гэм чихэрлэг зүйлийг хийдэж идтгөө ер нь бол нэг одоо нөгөө баяр ёслолын үеэр тий ингээл нөгөө торт тугаал идүүл идэн тий тэгэл кола хайдаа уулуун гэл. Гэхдээ тэр бол ерөөсөө байнгын зүйл биш болох тэр тий тэрэн дээр нэг их бас. Тэгэхээр ер нь бараг дандаа ингэж хорих зүйл байхгүй юм шүү. Зүгээр л тохируулнуул гэхээс тий заавал нэг энэ муу шүү гингүүт л энэ бүрийг хортой гэл бүр хэрэглэхгүй байх асуудал бол биш байх шиг байна тий. Харин тий. Тэр энэс зохистой хэмжээнээрээ л аа. Тэр нөгөө урьсан сэргийлэх хөдөлгөөр нэг байгууллага орж ирсэн байхгүй. Манай эмнэлэг дээр тэгсэн 20 идэх настай залуучууд л байсан. Тэгээд нөгөө барилгын компани тэгээ кола ингээл ерөөсө 2 литрээр ингээд уучдаг. Ингээл дундуур нь тэ ажлынхаа дундуур ингээд уучдаг. Тэгсэн 23 дөрөвтэй л байсан баг. Остеопороз гэх. Яс хэрэгжилтэй хэлсэн. Бүр амар тэр бол эд ингээд нөгөө яс бүр хамхатуу байж ах хэвээр тийм үдээрээ. Бүр нөгөө хөгшин хүний те одоо тийм эмгэг байгаад гэсэн. Тэгтээ тэгэл хэмжээл чухал. Ер нь ингээд түрүүний хэлснээс Монгол хүмүүсийн хоолны хэрэглээ хүчлэлт талдаа гэдэг бол яг үнэхээр үнэн. Одоо зүгээр ажил дээр өөрчлөлөгч, эмчлүүлэгч нарыг үзээд за өөрийн асуугаад ингээд байж хат ер нь эрэгтэй хүмүүстээр их түлхүү чээж гашуу оргодог гэсэн зөөр бол нэлээд их сүлүүд байгаад. Аюу их байгаад байдаг. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл бас тэр хүчлэг хоол хүнс их хэрэглэж байгаа үйл ажиллагаатай холбоотой юмуд байгаа. Мэдээж нөгөө функционалны биш органик өөрчлөлтөнд орсон юм байгаа шүү дээ. Одоо дулаан хоолойны нөгөө сфинктер нь одоо юу биологийн юу яг физиологийн нарийнс анатомийн нарийнс л шүү дээ. Тэр нь ингээд өргөсцсөн. Тэгээд юу яагаад байдаг. Одоо унтчих явцад ингээд хотоодны хүчил улаан хоолоор орж ирээд байдаг асуудлууд бас байгаад байдаг. Тэрнээс илүүтэйгээр нөгөө үйл ажиллагааны талдаа айгүйх байна уу гэж зүгээр ажиглагдсан тэр хийж байгаа хоол хүнстэй холбоотой эсвэл одоо хитрхийг орой хоол идэж унтдагтайч холбоотой ч юм уу тий. Тэн дээр ямар зөвлөгөө өгөх вэ та? Тэр цээж гашуу оргиж байгаа тий. Цээж гашуу оргиж байгаа шалтгаан нь одоо олон байна шүү дээ тий. Шалтгаан бол олон байна. Тэгэхээр шалтгааныг одоо ямар шалтгаанаас л одоо шалтгаалаад явчихна. Гэхдээ цээж гашуу оргилтын чинь 30% нь бас нэг юутай өрөвсөлттэй яваад байдаг. Эзофагит буюу улаан өрөвсөлттэй бас яваад байдаг. Тэгэхээр нөгөө зарим хоолнд бас мэдрэг тэр одоо хүчлэг хоолнуудад бүр мэдрэг байгаад байдаг. Тэгэхээр тэр хүмүүсүүдэд хоолны ингээд зөвлөгөө өгье гэх юм бол нөгөө амьдралын одоо зөвлөгөө гэдэг зүйл бас их чухал байгаад байдаг тийм нөгөө одоо бүс мүсээ чанга бүсэлэхгүй байх таргалахгүй байж байх тийм турах юм бол бас нэлээ юу яа шинж тэмдэг бас багасна. За дээр нь нөгөө одоо юугаа өргөх хэрэгтэй тийм нөгөө дэрээ өндөрлөх хэрэгтэй ч гэдэм үү тийм ингээд илүү их нуруунасаа өндөрлөх хэрэгтэй гэл иймэрхүү зүйлүүд чинь явхаасаа гадна хоолны зөвлөгөөн дээр хүчлэг юмнуудаа багасгачдаг. Ходоод одоо нэг харьцангуй айхтар нөгөө нэг юу нь бас харьцангуй гайгүй. Одоо нөгөө хорих юм нь харьцангуй гайгүй байдаг. Одоо тэр хүнийг нөгөө хэрэгцээтэй тэр хоол хүнсийн одоо шимтгий жилийн дутагдлын үеийн тэрийн засан тий тархалалтай байвал одоо тэрэн дээр нь одоо менежлсэн ч юм уу тий
ямар нэгэн мэдрэг хоол хүнс байх юм бол тэдний багсгасан ч юм уу. Тэгээ тиймэрхүү хоол хүнсүүдийн илүү их зөвлөд илүү явтгаал. Одоо яг нэг эмнэлзүүн талдаа зөвлөгөө нь бол тийм байдаг. Төрсөн ээж нар шар будаатай сүйтэй цайч гэдэг юм уу яг нэг юм хөхөн цүү оруулна гэсэн тиймэрхүү хоолнуудыг эздэг. Тэр яг үнэхээр хөхөн цүү оруулт юм уу? Тэгээ эргээгээд нөгөөдг нь эмэгтэйчүүдийн таргалалт үүсэх тэр шалтгаан болдог гэдэг ч тийм. Гадныханд бол айгүй тийм хоолны дэглэм байхгүй хамаагүй хооллолтоор хоолдог ч тийм. Яг монголчууд нэг тийм дэглэм бариад байдаг. Тэр яг үнэхээр сүү оруулт юм уу? Ээж нар тэрийг идээд бас таргалаад дараа нь бүр сэтгэл санааны хямралд орох бас ийм асуудал үүсчдэг ш тийм тал дээр. Тэр нөгөө нэг үндэсний юм яа одоо тий. Ер нь гадаадад миний эхний төрөлт болох тэр бас яг Ирландд байсан байхгүй. Тэгэл яг ямар хоол ирж ийн гэсэн чинь тэгэл яг л нэг эмнэлэг дээр ирдэг хоол нь оранжны жуус нь эндээ сүүн тэгэл нөгөө юутай тий ингээл нэг хоолнууд нь бол яг л ингээл нөгөө эмнэлэг дээр ирдэг тийм хоолнууд байгаа байхгүй. Яг тэр нөгөө вино ирж исэн шүү дээ. Тийм ингээл иймэрхүү юмнууд ээждэг. Гэхдээ хоол итгэл юм бол сүү бол ингээл гарна шүү дээ. Тэгээ тэрэн дээр нөгөө хитчих юм бол тэгэл хит анх зангираал ирнэ те ер нь бол тус хитэрхэд гэж туушраад хэрэггүй юм байна тийм. Туушрах шаардлага байхгүй. Зөвлөх тийм. Сүү оруулах амар хидэд идэх нь бас нэг талаар буруу юм байна тийм үү? Шингэн уух юм. Шингэн л уух. Сүүлийн үеэр ус уухыг маш их зөвлөдөг болсон мөлий тийм. Усаа сайн уух юм бол тэгээд сүү чинь сайн орно гэдэг болсон. Хэрмаа усаа уур шингэн умаа айгуу сайн уу гэж ханаас. Аа. Маш чухал зүйл. Тэгэхгүй дээл нөгөө амар их одоо гурилан бүтээгдэхүүн их хэрэгэлдэг. Зарим нь болохоор тэр нөгөө шар будаатай цай гэж хэлсэн тэрийг асар их хэмжээгээр хэрэгэлдэг. Хийцтэй цай байна. Тэгэл сүү орохгүй байна гинэ. Сүүл хоньны сүүлээр хэрчсэн сүүтэй цай гэл ингээл хийж өгдөг. Яг хөө мэдээж үндэсний онцлог байгалах. Тэрнээс илүү зүгээр яг шинжлэх ухааны талаас бол шингийн юм л их сайн ухаан байна тий. Шингийн юм уу. За тэгээд нэлээ юунууд төмөр алдсан байгаа тий. Одоо тусалдсан байж магадгүй тий. Тэгэхээр нөгөө шүл нэг ирдэг штэ тий нэг тэр шүл бас айгу мундаг тий бас шишүүл тэр бас айгу мундаг. Тэгээд дараа нь хамгийн гол нь хамгийн их ачааг өөрчдөг байхгүй тий. Тэрийг хүүхдэл хүүхдэл хоолж ивэл би яах вэ гэсэн чинь эргээгээд өөрт нь амар том дарамт ирсэн аль үжээ тойлонд харсан чинь би тархан болцсон тий. Тэгээд нөгөө өөх маха одоо би яаж буцаж яах вэ гэл тий. Энэ бол эмэгтэйчүүдтэй маш том асуудал байдаг. Дээр нь жирэмсэн бахтаа бас таргалчдаг тий ингээл нөгөө. Тий. Ялангуяа миний анзаарж байгаагаар бас яг тэгэл байгаа байхгүй. Айгу тийм эрх болчдаг ингээл нэг жирэмсэлчгээр тий ингээл гэрийнхэндээ эрхлээл нөхөртөө эрхлээл тий. Тэнгүүд нөгөө эрхийнхаа юмыг гаргахын тулд гоё юм иддэг тий. Тийм юм идмээр тэгэл өстө таргалах шатруугаа явж байгаа юм. Сэтгэлзүйтэй холбоотой байгаа хөө тий хооллол гэдэг маань би амар гоё баяр баясгалантай байх юм бол бүр амар гоё аппетитний гоё хоол идмээр тий. Эсэргээрээ сэтгэл санаа бүр унтсан байх юм бол бүр хоолны ямар ч хэрэггүй санагдана тий. Үлссэн үедээ нэг сэтгэл санаагаар унсан үедээ дэлгүүр битээ хэсгээд байгаа шүү дээ. Бас тэгтээ дэлгүүр хэсэх юм бол надаа ингээд цахаар нь яваад тэгээ гараад иргээд авах. Дундуур нь гарахгүй явахгүй. Цахаар нь явах юм бол илүү их нөгөө хантай талууд байна тий. Тэгэхээр нөгөө хөргөчтэй шин юмнууд байх боломжтой. Нөгөө удаан хадгалах юмнууд байхгүй. За одоо ингээд бидний бас нэвтрүүлгийн цаг дуусчих шиг байна. Тэгэхээр та хамгийн сүүлийнхаа одоо зөвлөгөө гэх юм уу биднэрт өгөхгүй тий. Одоо хоол зүйчийн хувьд та нар ингүүл та нарт сайн шүү гэдэг нэг урай болсон тийм өгч юм байна уу? Эрүүл мэндийн боловсрол, хоол зүйн боловсролыг илүү дэвшлүүлэх хэрэгтэй байгаад байна. Тэгээд ихгүй л болох дээр ингээл эн тэнд ингээл нэг мэдээлэл гарах дээр тэрлүү шуураад иддэг. Ингээл нэг тийм юм сайн ингээл хэлчих юм бол тэрлүү шуураад иддэг. Одоо нөгөө B12 одоо ус унахад сайн ингээл гэтэл наатаа үндэ B12 нь биш уурган чийж идэг тий. Ерөөсөө. Тэг ингээд нөгөө боловсрал эрүүл мэндийн боловсрал сайн байх тусмаа ийш тийшээ ингээд хэлброод эн тэнд ингээл нэг тийм өсчээд байхгүй тийм. Тэгээ хоол хүнс чинь биднэрт зөндөө олон гард дамжиж ирж байгаа тий. Тэгээл тэр болгон дээрээ
одоо мэдээлэлтэй мэдлэгтэй л байж ах юм бол тэгэл өөртөө таарсан тохирсон хүнсээ олоод итгэхэд амархан байна да. Монголд дэлгүүрт чи олон юмнууд байна тий, сонгоод итгэхэд бол боломжтой. За танд хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Ингээд хоол бол хайр юм. Гэхдээ зөвөр ойлгосон хайр юм гэж хэлгээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөж байна. За энэ удаагийн маань дугаар танд таалагдсан бол найзуудтай шеэр хийгээрэй. Дараагийн дугаараар бид илүү их гоё олон мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.